Сайн байцгаана эрхэм үзэгчтэй. Өөрийн гэсэн өрөө нэвтрүүлгийн шинэ оны анхны дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр манай өрөөнд Promon Trade компани ерөнхийлөгч протеин боловсруулах үйлдвэрийн захирал Бенотоны Оюнбат гэдгээр нь уншигчид үзэгчид маань андахгүй хадагта Оюнбат хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бидний урилга хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бас танд баяр хүргэе. Өнөөдөр та Хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн хотонгоор шагнагдсан сайхан өдөр шууд шагналаа аваад манай өрөөнд хүрээд ирсэн байна. Сэтгэлээсээ болцохгүй юу? Янз юм байна уу? Өнөөдөр ямар ч хэлсэн төр засгаасаа тий. Үнсүүлээ гэж ярьдаг үлээ сүүл үед чи. Үнсүүлээ хүмүүс засгаараа тий. Мөнхөнг тий. Ер нь тэгж ярих биш. Ер нь бол одоо хийж бүтээснээ үнэлүүлээд одоо энэ төр засгийн дээд одон хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонгоор шагнагдчихад тэгээ баярлаа цэцгээ бариг үүжсэн чинь өрөө урлаа. Тэгээд өрөөнд ирсэндээ баяртай байна. Тэгэхээр таныг бол би яг шагналаа авсныг сонсоод хамгийн зүй ясны нүдэ олсон шагнал гэж дүгнсэн. Яагаад гэвэл одоо би бол амьдралдаа тань шиг тийм хөдөлмөрч, шаргуу, зүтгэлтэй, шинийг санаачлагч тийм бизнесмен эмэгтэйг бас ховор мэднэ л дээ. Таны одоо Benotton брендийг Монголд нутагшуулсан тэр бол өөрөө соёл байсан бизнесээс гадна. За Viking, Carpisa, Yamami ингээд дөрвөн брэнд, Италийн дөрвөн брэнд Монголд аль бие ёсоор орж ирсэн байна. Араас нь та 19 онд боловсруулах үйлдвэр байгуулсан. Энэ бол Монголд байтугай бараг Азад байхгүй бүтээн байгуулалт, шин технологи, ноу хау гэж боддог. Тэгэхээр энэ үйлдвэрийг одоо Монголд нэвтрүүлэх болсон тэр өдрүүдэд эргэж турсаач та. Тийм өнөөдрийн одоо урд нь бол мэдээж штэ грант чи хэдэн онд би грантын нөгөө шагнал авч илаа танаас сэтгүүл дээр 15 оны шагналыг авч ирсэн. Чийл маамаг айгу од болгосон ш тэр үед. Тэр бол хамгийн нийттэй. Тэр бол вирус нөгөө Benotton-оор нэр гардгүй байсан шүү дээ. Зөвхөн Benotton. Таавсаа нуугдмал байсан. Тийм нуугдмал байсан. Benotton хийгээл явж идэг байсан. Ямар сандаа нөгөө хоёр том ном гаргасан шүү дээ. 356-ийн одоо номыг Италид гаргасан чинь Benotton хэлсэн байхгүй, асуусан байхгүй. Италид очсон чинь чи Монголдо их алдартай хүн болсон уу гэсэн чинь би гайхаад яагаад би алдартай хүн болох хэвээр гэсэн чинь яагаад гэвэл чи Монголын 356-ийн бүтээлийг дэлхийд гаргаад Монголын нэрийг дурсгаж байна. Хятадууд одоо энэ юунд чинь 190 доор оролцдог байхгүй энэ том төсөлд. Тэгээ оролцоод байж хат тэд нар бүгд яг алдартай хүмүүсээс Японых, Италих, Францих юу гэдгийг те солонгосчууд, хятадууд энэ төр алдартай болсон шүү дээ. Энэ номыг гаргасан улсууд гэсэн чинь би мэдгүй би алдартай болсон мэдээгүй яасан. Тэгээд 15 онд тэр грандын тэр мундаг шагналыг авч исэн. Тэгээд тэгтэл би анх удаа шагнал аваа. Хүү тэр улаан явсан дээр чинь гүйжэлээ штэ. Тэгээ байжсэн. Тэгээд ясны үйлдвэр дээр маш их сайнаарч их дурсагдлаа, муугаарч их дурсагдсан. Тэгэхээр ясны үйлдвэр магныг ярьж. Тий. Хамгийн гол нь юу гэж юм гэхээр нөгөө юу яагаад байхгүй юу? Энэ ясны үйлдвэр надад алдар хүндийг ч авчирсан байна. Тийм ээ. Өнөөдөр ингээ шагнал аваад байж байгаа. Бас дээрэс нь айдас хүйдэж байд юм уу? Одоо олны хил амж байд юм уу? Одоо тийм хүмүүсээс муухай үг амьдралдаа сонсож үзсэн. Жишээлбэл одоо тэр хэвлэлээр одоо янз янзын бичигч байд юм. Тийм юмнуудыг сонсч ирсэн болохоор би энэ үйлдвэртээ боддог байхгүй. Энэ одоо надад яасан ч мундаг алдар нэр авчруу, яасан ч их айдас авчруу, ачаа дүүрүүлдэг гэж бодож байгаа. Гэхдээ энэ үйлдвэрийг хийх болсон шалтгаан угаасаа л цаг нь болсон байсан. Ягаад бол Монгол орн өнөөдөр дэлхийд одоо ганцаараа энэ төв дээр оршоогүй шүү дээ. Дэлхийд одоо бид нэг л төв дээр амьдарч байгаа энэ дэлхий сүнхүүгүй юу гэдэг бидэрт бүгдэнд нь хамааралтай. Тэгээ одоо энэ дэлхийн дулаалал гэж аимшигтай их хүндрэлтэй юмнууд яригадаад одоо бид нөгөө үлэмжийн хий бууруулахын тулд одоо ямар үйлдвэр үйлчлэгээ явуулах уу гэдээ ингээ яриад байж байгаа нөхцөлд монголчин мал аж ахуйн орн 70 гаруй сая малтай. Тэгээд тэрнээсээ 20 гаруй саяын одоо ээж хоолт хүнсэндээ буюу гадаадд гаргахтаа тий жилд одоо 20 саяын баг идээд тэгээд гадаадд одоо экспортод гаргадаг гэж. Экспортод ястаа намд гаргадаг байхгүй юу? Шулаад махын шулаад гаргана. Тэнгүүт хаягдал маш ихээр үлдэнэ. Тэгээд ид шууш дээрэс нь үйлчлэлтийн бэлтгэлээс ахуулаад өвөл одоо хүйтэн байдгаас болоод маш их зөв босын хорогдлууд болж идэг, хөлдөж өгдөг. Ийм учраас тэдний газарт болдог. Тэгэхээр яалтчгүй энэ үйлдвэр цагаа олоод одоо
одоо нэгдэх ёстой л үйлдвэр байсан бэл. Тий. Одоо тэгээд хідэн ажилтан байна. За хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна тий. ч юм уу сард ч юм уу нэг статистик байгаа. Аа тий. Ажилчид бол цөөхөн байгаа. Үйлдвэр бол нөгөө ер нь бол энэ дэлхийд даяараа хүний нөөцгөө болцсон. Дээрэс нь аж үйлдвэрийн 4-р хувьсгал нэгдлээ. Хүн гүйжиж гараараа юм хийдэг цаг өнгөрөөд шин. Бүх юм технологиччод байна. Тэгэхээр манай үйлдвэр ч гэсэн инновацийн, технологийн ийм үйлдвэр учраас бүтэн автомат. Ерөөсөө гаднаас бүтээгдэхүүн орж ирлээ. Тэр өдөрт 100 тонн яс боловсролтыг. Тэгээд одоо би юугаар ярих дуртай л да нэг жижигхэн хөөрхөн нөгөө портероор 1 тонныг өрөөд ирлээ гэхэд 100 портер яс манай үйлдвэрлэлд орж яс болон дайвар бүтээгдэхүүнүүд олж бүтээгдэхүүн болдог байна. 100 тонн өдөрт. Тийм хүчин чадалтай үйлдвэр байхгүй. 100 тонн яс боловсруулах яс болон дайвар бүтээгдэхүүн. Яс зөвхөн яс биш те манайх хаягдлаар гарсан одоо бүтээгдэхүүнээ та зах зээлд борлуулж чадчихна уу? Яриа тусалсан. Тий. Гарсан бүтээгдэхүүн гэхээр манайх 3 төрлийн бүтээгдэхүүн гарч байгаа. Тэр хаягдал биологийн хаягдал буюу одоо био хаягдал гэж байгаа шүү дээ. Одоо амьтнаас гарч байгаа учраас энэ хаягдлаар бид нар бүтээгдэхүүн болгоно. Тэр бүтээгдэхүүн нэгдүгээрт одоо дахиад шувууны аж ахуй гахаа мал эрчимцэн мал аж ахуй зориулсан уургийн бүтээгдэхүүн тэжээлүүд хоёрдугаарх нь байгаль орчин дэлхийгээ бордох өв сургамлаа цэцэглүүлэх хөрсөө бордох бордоо гуравдугаарх нь хамгийн үнэтэй гэдэг байгаа яригадаад байгаа тос яснаас тос гардаг. Тэгээ энэ гурван бүтээгдэхүүн гаргаж байна. Борлуулахын хувьд бол одоо юугаа шуу гахаа нохоо тэжээл вэ шүү дээ. Тэжээлүүд дээ шүү дээ. Нохоо гэж худлаа ярьж шүү. Нохоо арай өгөхгүй байгаа. Юун дээр гахаа дахианы аж ахуйнуудад дээрэс нь эрчимцэн мал аж ахуйнуудаа нийлүүлээд 19 оноос олоод нийлүүлээ явж байгаа. Гэвч манай монголч нөгөө би үйлдвэр маань том өдөрт 100 тонн яс боловсруулж идэг. Гэтэл шууны аж ахуйд маань цөөхөн шуутай. Тийм учраас бага хэмжээг авч байна. Тийм. Тэгэхээр тийм байна гэсэн үг. Тэгэхээр гадагшаа гарах ёстой юм байна л да. Тэрийг хөөцөлцөөр л явна. Одоо хүртэл гараагүй юм да. Одоо хүртэл гараагүй. Яагаад гараагүй вэ гэж ярихаар би эхлээд амар тийм юутэйсэн байхгүй юм. Хаста. Одоос ингээ валют оруулж ирэх юм байна. Хаста тосооч экспортлон, уургаач экспортлон. Илүү жоохон гарвал яг уу та нарт өгнө шүү. Тийм том байсан чинь одоо яг үнийг хэлэхэд тэжээлээ бол яг шууны аж ахуйнуудаа л өгөөж явж байна. Эрчимцэн мал аж ахуйнууд авж байна. Тийм маягтай явж байна. Тосоо бол экспортлоод эхэлсэн. Тий. Бас дэвшил шүү дээ тийм ээ. Том дэвшил. Тос экспортлохдоо яаж яах гэхээр Солонгос руу экспортод гаргаж байна. Хятадыг дамжаад даваад одоо тосорч юу хийд юм бэ? Тосч өстө жинхэнэ тий. Дэлхийн зах зээл дээр ер нь бол 3 төрлийн тос байд юм байна л да. Малын гаралтай, ургамлын гаралтай, тэгээ техникийн гаралтай буюу нэг газраас одоо техникийн тос гэж ярьдаг шүү дээ. Хүмүүс нөгөө нэг юу гэдэг энэ тэр чинь юу гэж хэлээд энэ сав манг гэж хэрэглэхэд бид нар техникийн тосноос буюу хаягдлаас нефтийн хог шаараар хийчлээ гэж яриад байгаа чинь тэр байхгүй юу тос. Ургамлын чанарын тос Тийм гэсэн. за яг хуу техниктэй бол хэрэгтэй. Гэтэл хүний хэрэглээнд бол болохгүй л байхгүй яг байгалийн гаралтай буюу одоо нөгөө ургамлын гаралтай буюу нөгөө нэг одоо ургамлын тоснууд шүү дээ. Тийм тос байна. Тэгээ малын гаралтай тос гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол малын гаралтай нь органик учраас илүү үнэтэй байдаг. Илүү үнэтэй дэлхийн зах зээл дээр тэгэнгүүтээ тэр чинь дэлхийн зах зээл дээр нь одоо нефт шиг, алт шиг те юугаар явдаг байхгүй юу. Юу гэлээ нөгөө бирж дээрээс үнэ харж тогтоож явдаг. Заримдаа буун, заримдаа өндөрсөн тий алт зэс юу шиг л тэгж нефт шиг л тэгж үнэлэгдэж явдаг. Тос тэгэхээр одоо манай тос Солонгос руу гараад эхэлсэн байна гэдэг чи яаж байгаа гэхээр Солонгосын том корпорац авч байгаа. Тэр нефтийн компани. Тэр нөгөө түвшиндээ хэрглэж байгаа. Бас л тэр компани яаж байгаа гэхээр одоо дэлхийд даяараа яригадаад байгаа шүү дээ. Түвшээ багасгаа, хөлөмжийн хий гэсэд байна. Байгаль дэлхийн сүрлээ гэд яриад байгаа. Технологийн тэнцвэр алдагдж байна гэдэг бизнес. Тийм тэнгүүт энэ том компаниудыг ялангуяа түвшний компаниудыг та нар энэ утаагүй юунд анхаарлаа хандуулаач гингүүт шилэл одоо тэд нар манай тосноос нийлүүлээд холиод хэдэн хувьд нь холдгийг байгалийн ургамлын гаралтай юуны тос
одоо малын гаралтад бас нийлүүлж ээж тэр нөгөө нэвтдэж яаж ээж утаа нь баг гарна гэсэн үг юм. Хольж. Тийм хүртэл одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс чинь эхлээд мөнгө гэж боддог байсан бол одоо дэлхийдээ ямар одоо эерэг байхын гэдэг дээр анхаардаг болоод тэгээд тэртээ байгаль дээлтэй байхыг чухалчлаад чи одоо энэ хөлөмжийг бууруулахад танай компани ямар үүрэгтэй, танай улс ямар үүрэг оройлттой орж байгаа гэдэг шаардаад эхлэнгүүд эдгээр малын гаралтай тосыг хольж дэлхийн долларын эсрэг хөлөмжийг бууруулахын тулд хөлөмжийн хийний одоо эсрэг ажиллаж штэ тэд нар чинь байгаль дэлхийд ээлтэй ажиллаж одоо манахаас тос авч яах гэсэн үг. Тэгэхээр Монголын малын хаягдсан одоо малын ясны одоо тос дэлхийн долларт одоо чадлаараа л оролцоо явж гин гэсэн үг. Монголчууд тий. Мундаг. Тэгэхээр үйлдвэрийн хүчин чадал маань одоо Монголд та жилд 20 сая мал одоо нядалдаг гэсэн үг биш үү? Тэрнээс гарч байгаа тэр хаягдал, яс, тэр түүхийн эдийг танах 100% авч борлуулж чаддаг уу? Яалаа гэж манайх ч одоо 10-15% нь л аав шүү дээ. Нэгдүгüүрт тийм бос нь хаягдж байгаа гэсэн үг. Тий. Тэгвэл манайх хамгийн гол нь юм билээ. Урд нь бол социализмын үед чадлаараа юм үйлдвэрүүд байсан юм лээ, боловсруулах үйлдвэрүүл байсан гэж үү? Байсан гинэ. Чадлаараа л одоо Орсын ч гэдэг юм жижиг хуваарьж эрхлэх юм уу жижигэн үйлдвэрүүд байсан юм лээ. Тэрний яадаг вөхөр малын сэгзэн боловсруулах үйлдвэр, малын хаягдал ясаар одоо уураг бэлтгэл хийх үйлдвэр гэж жижиг юмнууд байсан. Боловч одоо нөгөө бас нөгөө зах зээлийн юуны шуурганаар устж өгөө болсон, мартагдсан. Тэр үед мал тийм их байгаагүй байж малаа өсгөх үйл үздэг байсан байж тээ. Одоо бол зах зээлд орсноос хойш хүмүүс чинь бэлчээр нь даахгүй бол малаа өсгөж гэн гэж энэ өсөж байгаа маян болж байгаа хэвчний хэрэгтэй боловч 20 сая мал гэдэг нь яадаг вэ гэхээр одоо хөшөө хоолныг нядал дэлхийн долларт манай мал бас л хөлөмжийн сөрөг нөлөө үзүүлээд дээ штэ гэж яриад байгаа байхгүй. Дээрэс нь малчид чинь яах юм малаа нядалж одоо амьдралаа залгуулж байгаа учраас их хэмжээгээр экспортод гаргадаг болсон байлээ. Чадлаараа л одоо мал зал гаргадаг л хоол хүнсэндээ хэрэгэлдэг болсон юм байна те. Тийм юмнуудаас бүчин зүйлээс болж байгаа мэлээ л гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр их хэмжээгээр 20 сая заримдаа 20 арай хүрэхгүй энэ төр ковид үед мэдээж магассан. Тэрний өмнө хойно бол 20 саяыг хүнс хоолндоо буюу экспортод гаргадаг. Дээрээс нь энэ одоо байгалийн хүчин зүйлээс олж маш ихээр өргөддөг. Тэгэхээр танах одоо цорын ганцын юм үйлдвэр гэж ойлгож болох уу? Өөр үйлдвэрүүд үү? Юу баггүй. Манай Италиас оруулж ирсэн. Би ч өөрөө Италитай бизнес хийдэг хүн болохоор энэ үйлдвэрийг Итали франчайз оруулж ирсэн. Үгүй франчайз биш. Ер нь бол Итали технологи оруулаад ирсэн таахгүй юу? Тэгээд энэ үйлдвэрийг оруулж ирээд тэгээд чинь 40 эдэн оронд үйлдвэр нээсэн газар. Тэрийг худалдаж авч л оруулж ирж байгаа. Технологийн худалдаж авч оруулж ирээд тэгээд ажиллаулаад байж байгаа. Манай үйлдвэрийн хувьд бол шал өөр бүтээгдэхүүн хийдэг. Шувууны тижэл, бордоо тэгээд тос хийж байгаа. Хятадын ганц 2 тийм ясны үйлдвэрүүд байт юм билээ. Шатах үйлдвэрүүд Монголд байдаг. Шатах үйлдвэрүүд манайхыг байгуулахдаас өмнө ч гэсэн байсан юм билээ. Би болохоор яг тижэл гэдэг утгаараа биологийн баг эргэлт хийя, амьтдаа тижээя, газраа булаад байгаа юм а одоо юундаа хэрэглэе л гэж бодож байгаа байхгүй хүнс тижээлдээ хэрэглэе л гэж бодож. Мал амьтнаа буцаач тижээх нь штэ. Шууд нь буцаагаад биднийг тижээх нь штэ. Гэх мэтэн биологийн эргэлт хийж байгаа. Бид нар хаягдал гарахгүй эко үйлдвэр дэлхийн шилмэл технологи л байхгүй юу? Америкт, Германд, Италид гуравт хамгийн шилдэг технологи нь байт юм билээ энэ ясны үйлдвэрийн чиглэлээр. Ийм том технологи бүхий бизнесийг Монголд хийнэ гэдэг бол өөрөө эр зэргийн асуудал. Зөвхөн танаас л гарах байх гэж боддог. Санал нийлэх үү? Би өөрөө санал нийлэхгүй явж байсан. Өөрөө нэг жоохон юм юу хүн байхгүй нэг одоо юм эх оромж гэдэг чинь нэг чэжэд дэлдэхгүй шүү дээ. Хаста ингүүл Монгол орон хөгжих юм байна. Яана ус бидний үр хөвгөд усгүй болох нь ч гэдэг юм уу. Би тэр тал руугаа бодож энэ бизнесийг хийсэн. Тэгээ бизнесээ хийсний дараа хүндрэл бэрхшээлүүдийг туулаа явж байхдаа тэгээ Итали метал би чинь зөндөө олон сан мангуудаар яваал зээл тусламж гуйгаал энэ үйлдвэр чинь зүгээр нэг жирээсэн туранхаа одоо нэг хідэн дэлгүүртээ өөхөн ийждэг бизнес биш байхгүй юу? Энэ чинь улсын хийх ёстой ажил за хийлээ гэхэд нэг магнат том одоо юунуудын хийх үйлдвэр байхгүй юу? Бизнесийн хүмүүсийн хийх үйлдвэрлөө зориглон ороод хийчээд тэгээд Италид очиж загварын шоунд оролцоо. Дахиад дээрэс нь одоо нэг үйлдвэрүүд хараа явж байхад намайг дагаа явж исэн менежерүүд маань найз нар маань хэлж байгаа байхгүй юу? Хүү яа юм та.
Чин зүгээр үү? Чиний зөв толгой зүгээр ээ нү? Яасан гэсэн. Хөө чи ийм гой гангийн юм үзээд гой гангийн юм хийгээ явж идэг хүн ингээд ингээ малын цус мусны дундуур ингээ туучаа явах юм шүү дээ. Амар юм шүү. Тэгээд гайхалтай энийг чин танаа улс орон ойлгодог болоосоо, тусалдаг болоосоо, дэмждэг болоосоо ингээл хэлэхээр ойлгож байгаа юу таныг? Тэгэхээр үр засгаас одоо хэр үнэлж шүү дээ энэ чинь шалтгаалдаг шүү дээ. Тэгээ хамгийн гол мессеж одоо бас яг үү Монгол соёлоороо бол яг ингэ үнэлэх зүйл биш ч гэлээ гэсэн яг жинхэнэ бодит дэмжлэг бол бодлого байх ёстой. Эдийн засгийн одоо тэр дэмжлэг гэдэг ч юм уу. Одоо жишээлбэл хөгжлийн банкн дээр бол эргээд ботход за яг нэг талаар тэрийг хөгжлийн банкнаас зээл аваад тэрийг зөв бусаар хэрэгэлсэн улс төрчид ч юм уу улс төрд нөлөө бүхий улсууд байгаа бах. Тэрний хүлд таны мэтийн юм бизнес яг жинхэнэ өнчгөрөөрөө бизнес хийгээ явж байгаа улсууд нэлээд хүлд үргэлжсэн болов уу гэж би боддог байхгүй юу? Та тэдний нэг үнэ үү? Хөгжлийн банкны тухайн асуулт бол миний хувьд бол хэлэх, ярих, сонсох, хариулах асуулттай. Монгол улсын хөгжлийн банк гэдэг энэ банк бол эхлээд байгуулахдаа бол яг л бид нар шиг үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс зориулсан банк юм билээ. Концепц нь угаасаа эхнээсээ энэ банк бол Монгол улсыг хөгжүүлэхийн тулд байгуулагдсан банк. Одоо жишээлбэл одоо ашигын бос. Монгол улс энэ хүмүүст хөрөнгө оруулалт хийгээд хөгжихийн тулд үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд энэ улсуудад Монгол улстай хэрэгтэй үйлдвэр ойрчлогийг явуулж байгаа хүмүүсийг дэмжих банк байхгүй юу. Тэгжээж Монгол улс үйлдвэртэй болно. Тэр чутгаараа би хөөцөлтөөд өчнөө сар жил төслөө барьж гүгээд үүдийн сахит суугаад өчнөө шаардлага өчнөө даваад тэгээд энэ зээлийг авсан байхгүй юу. Гэтэл яг би аягүй азгүй яг 17 онд энэ зээлийг чинь аваад 17 оны сүүлээр аваад ноцолтол хөөх юм нөгөө барилгатайгаа шороотойгоо газартайгаа чулуутайгаа би чинь тэр талбай одоо зээлээ авангуутал газраа худалдаж авах асуудал гарч ирж байгаа. Бусад оронд бол тэгдгүй юм л да. Боловсруулах үйлдвэр ялангуяа хог боловсруулах гэж байгаа үйлдвэр барих гэж байгаа хүн газар худалдаж авахгаа явна гэдэг бол өөрөө тэгэл зүгээр тэмтээс ахуулаад унтсан. Газраа худалдаж авна, газраа байрлалаа сон. Уг нь тэрийг бодлогоор өгөх хэрэгтэй. Бусад бол хинээс яаж авах юм бэлээ. Яшиг шиг хурдхан шиг газраа худалдаж аваад хурдхан барих юм. Хугацаанд гүгээд шүү дээ. Хүн гүгээд шүү дээ. Тэгэхээр би шахагдсан байсан энэ зээлийг авахаасаа өмнө би зөндөө хөрөнгө оруулалт хийгээд эхний захиалгуудаа хийчихсэн явж исэн үйлдвэрлэгт 2 жил гаруй хүртэл үйлдвэрлэх машин техникүүд байсан байхгүй юу? Тэрийгэ захиалаад эхэлсэн байсан. Тэгээд иймэрхүү асуудлаас болоод зөвхөн хурдан арийнхаа ямыг хий үйлдвэрээ босгоё ямар ч гэсэн үйлдвэрлэлээ эрхлэе гэдэг бодолтойгоор ажилласан. Тэгээ байж адил нөгөө гайтаг ковид гарсан. За тэр ковид гэдэг чинь эхлээд ойлгохгүй байсан юм чинь сүүлдээ бүр дэлхийг өөрчилчлөө шүү дээ тийм ковид бид нар хинж тааж мэдэхгүй байсан. Өөрчлөлт нь одоо ч л явсаар байна тийм үү? Ийм одоо аюултай юм болно гэж мэдээгүй. Тэгээ зогсчлоо. Баригдаж чадахгүй зогслоо, хүндрэлүүд учрлаа, саатлууд нөгөө ачаа тээврийн асуудлууд хэцүүллээ. Тэгэхээр энэ банкны хүү яваад байдаг, гүгээд бөөгнө. Тэр чинь баг валютаар гэдэг байгаа юм. Тэгээ гүгээд байдаг. Тэгэхээр яах вэ хүндрэлүүд учирч байгаа. Ингээд арай хийж ковидтаа нүүр тулаад за ингээл ямар ч ясээс та одоо л үзүүлээд өгөндөө гэл ингээл ганцхан шумлаад ордын байгаа сте. За. Тэгээ ороо ээжсэн чинь мэдээж хэрэг үйлдвэрлэл гэдэг чинь ер нь тийм хугарах цэг байдаг юм л да. Хугарлын цэгдээ очоогүй л явж штэ. Одоогоор би үйлдвэрлэл чинь дөнгөж байгуулахаар нутагшуулна гэдэг. Одоо жишээлбэл манай үйлдвэрлэлийн тэр том яснууд 100 тонн яснууд ингээл том мотор ийм евро ороод ингээл эвдэгддэг байхгүй одоо термэнд гэсэн үг байхгүй. Термдэд ингээ терм нэвтэрч. Тэгээл нөгөө италчуудтайгаа хэрүүлэх штэ. Уцт нь, лайвд нь, вайберд нь өөрөө нисч очин хэрүүлэх юм. Яагаад ингэж вэ гэхээр нөгөөдөл чинь нөгөө юугаа судалж үзэж байгаа. Намайг бүр тэнэг царайлаад нөгөөдөл чинь бүр ясаа аваад ир гэж тэнэгтдгийг. Танаа яснаас болоод байна гэж. Юу яриад байгаа юм бэ та нар одоо? Адилхан малын яс. Адилхан малын яс гэсэн чинь Европ энэ чинь дандаа шувуу дахиад нөгөө загасныхаа ясыг хүртэл хийдэг юм байлээ. Ресторануудаас нөгөө идээд дуусчихсан яснууд нүртэл ирдэг тийм юм яадаг хүмүүс чинь манай Монголын уул хадаар яваад зэрлэгсэн амтны тэр амар том карттай яс чинь өрсөлдөө бодож удсныг тэд нар шал тэнэг бүр уур хөрөж шилж байгаа байхгүй. Танаа яс хатуу байна гэж. Би бүр өстө урдаас нь бүр та нар ямар тэнэг юм. Тэгээд буруутахаар араагаа солих асуудал гарч ирж байгаа байхгүй. Жишээлбэл ингээд зогс. Тэгэл үйлдвэр зогсчихно. За ингээд үйлдвэрлэл явж идэл би ч айгүй нөгөө
хүн чинь нөгөө нэг төрүүлэл чи одоо жишээлбэл байсан барихтаа бодно шүү. Төрүүлээд нүдэндээ бид нар төсөөлөл барьж итэл юм дутдаг шүү. Би яг тэгэл үйлдвэрээ хийгээл явж итэл болохгүй юм зөндөө гарч ирнэ. Уурын зовх нь болохгүй гэн тэр нь болохгүй гэн энэ нь болохгүй гэн сүултээ бүр юу руу орчваа гэж бүр өстө бүр гачин болж байгаа юм чи. Уйлжсэн үү? Үйлдэхгүй энүүхэн. Тэгээ байж итэл хамгийн амар хамгийн хэцүү юм юу болсон гэсэн чинь тос нь гараалах юм. За. Тос нь гараалах юм. Тэгсэн чинь тос хийх савгүй болчихдээ. Уурга гаргаж байгаа шүү дээ. Нөгөө яс чи агуулах сав байхгүй. Агуулах байхгүй. Ковид биш ээ. Би чинь тэр чинь шууд борлогдно гэж бодохгүй зах зээл дээр үйлдвэрлэл хийчихвэл очрол зогсоол зүгээр ирсэн. Өндөр төсөлтэй тэр шууны үйлдвэр аж ахуйнууд чинь зүгээр хурж ирэл цов зогсож байгаа аваад тэр савнгийн үйлдвэрүүд чинь зүгээр тосын минь өөрөө дөрөд аваа явна гэж бодсон чинь дараагийн үйлдвэрүүд хөгжөөгөө. Тийм том лайнтай савнгийн үйлдвэр байхгүй. Тэр тосыг авах газар байхгүй. Тэгээ зах зээл үе ковид үед гадагшаа гарах боломжгүй юу солонгос руу гарах. За. Тэгээд ийм хүндрэлтэй. Нөгөө тоснууд нь шуудаалал эхлээл айгу тосоо шуудаалал загсаагаал хатаагаал ар затал өрөөл тавьсан. За тэгсэн чинь 100 болсон чинь зүгээр өт шаваад нөгөө тосон дунд чинь үйлдвэр дотор би чи өтөнд идэгдтий. Тэгээд нөгөөхөө хадгалах сав суулга байхгүй тосоо. Тэгэнгүүтэн давчиж нөгөөхийгээ бүрээстэн бүр яайдаа бүр хаяад булаад бүр баларсан шүү дээ би. Тэгээд үйлдвэрээ зогсоож байгаа. Тосоо тосныхаа савыг би бэлтжээж сайлаа бэлтгэхэр саваа бэлт тосныхаа савыг бэлтжээж би үйлдвэрээ хийх ёстой байсан юм байна штэ гэдгийг хожим ойлгож байгаа байхгүй. Уйлал тавцсан тосны савл өгөөч ээ надаа гэл. Тэгээ одоо би энэ завшааныг ашиглаад танаа юуг одоо энэ нэвтрүүлгийг одоо одоогийн ерөнхийлөгч сонсох болов яах вэ? Ерөнхий сайд маань байсан тэр үед бүр зөв тэр үүдэн хөрсөх ерөнхий сайд байхад нь зөв уйлаа тавих татсан бүр бүлцээсэн нүдтэй. Энэ Монголын чинь баялаг ингээд би газар болоод ах юм ааш. Одоо ингээд нэмэлт надад санхүүжилт байхгүй бол би бүр өнгөрлөө тосны савгүй. Тэр тосны сав нь ямар 240 битан байх вэ штэ. Хитэн том тосны нөгөө нэг мундаг одоо нефтийн тос хадгалаад байгаа шиг том савнууд хийх ёстой болж байгаа. Тэгээ тэр нь хитэн төгрөгөө. Үйлдвэр чигдрээгүй байдаг. Үйлдвэрлэлээ явуулахаар тос нь гараад байдаг. Тосоо гадагш нь гаргахаар тос нь гаргадаг газар байхгүй зөвшөөрөл авах. Бид нар тос битил нүүрсэж гаргаж чадахгүй, алтаач гаргаж чадахгүй л байсан шүү дээ ковид үеэр. Тэгэхээр яах юм? Ингээл уйлаад авахгүй. Тэгээд яасан чинь өвдмөр амт орсон шүү дээ би одоо. Бүлцээсэн үү? Тэгээ яасан чи доотлын хүмүүсээ дуудаа за наад хүн чи хэцүүцсэн байх шүү. Хамгийн юм газар болж хайж гин гэж байна. Наад хүнийхээ одоо зээл тусламжийг онгойлгож хар нэмэлт санхүүжилт өгөх боломж байдаг юм уу яадий. Тэгэхгүй бол наад үйлдвэр чинь дампуурлаа. Тэгж хилээд яасан ч тэгтээ хурдан шийдэж өгөөрэй гэж хэлээд өгсөн чинь 6 сарын дараа шийдсэн. Хурдан дээр. Хурдан шийдсэн. Тэгтээ тэр хүн тусалсан л аахгүй. Одоо тэр хүний чинь тэр 2-4 том Йонкс барьсны чинь буйнаар би одоо тосоо гаргаад томроо сууч. Дараа ойчрлоо одоо аваарай энэ. Би ерөөсөө сайлаа бэлтгэс аваа бэлдгээд. Тэгэхээр бол үнэхээр одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол одоо одоогийн Монголын ерөнхийлөгчдөө баярлаа гэж хэлмээр байгаа байхгүй юу? Ягаад гэвэл энэ хүн Монголоо гэсэн сэтгэлтэй байна. Ягаад одоо тэрийг ойлгож штэ. Энэ муу эвээ амт энэ одоо эмэг бүгж аваад зөөчөөгүй амт юм бэ нөө чаваас. Тэ? Энийг үйлдвэр байгуулъя гэд би чинь тэрийг банк бус байгуулчаагүй л аахгүй. Чаглаараа ингээд үйлдвэр хийц. Зарим хүмүүс нь бүр тэр үед ингээд тэр юун дээр хөгжлийн банкны одоо тэгэхээр нөгөө нэг эмзэг юм ярих. Би айгу гомдолтой юм ярих гэдэг баярсан. Сэтгүүлчийг юм асуулахгүй өөрөө ярих гэдэг шүү дээ. Уураад гомдолтой юм юу ярих гэж байгаа гэхээр тэр хөгжлийн банкны аюултай асуудалд гарч ирсэн. Тэгээд би арай хийж тосныхаа савыг барайл, тосныхаа савнд юм хадгалаад эхлээл. Тэгэл тосны сав барайл ингээл үйлдвэр ингээл яваалаа шуудтай яг уурга мурга өгчл байгаа. Гэтэ агуулах сав хэрэгтэй. Би ингээл савлаал тавиал үйлдвэрлэл тавиад байгаа. Надад цаанаас нь түүхийд орж ирээд байгаа. Хэдэн зуун түүхийд гадаач хүмүүс майлтаад түүхийд өгөлдөө ясаа яалт. Гэтэ Монголын юу бас айгүйх манай төр захиргааныхын дэмжээд одоо ингээд хогийн цэв рүү яс ачаад явж байгаа машиныг буцаадаг болчихгүй юу? За тэр үйлдвэр та нараа та нарыг тушаан шүү. Худалдаж авдаг. Худалдаж аван бүгдийг. Тэгээд тушаан шүү. Тушаагаад газар болохгүй буцаараа гэж буцаадаг. Тэгэхээр тэр машинууд яах юм? Хурж ирээд манай гадаа очрлоо зогсож штт. Юм аа ясаа үгүй. Ясаа үгүй хөөшг. Тэгээ энэ талаар ясаа аваад байдаг. Энэ талаар нь борлогдохгүй байдаг. Айгүй хэцүү болж байгаа байхгүй тэр чинь. Тэгээ эргэлт байхгүй. Эргэлт байхгүй тийм ээ. Тэгтээ үйлдвэрлэл хийх л ёстой.
Газар болохгүй тулд үйлдвэрлэл явах ёстой. Цаг үеийн хүндрэлүүдээс болоод би чинь юугаа үйлдвэрлэлээ зогсоогоор зарим үед зогсоогоор ингээл яваад байгаа ш. Тэгээ ийм үед хөгжлийн банкны асуудал босч ирсэн. Агшлийн банкны асуудал босч ирэхээс болоод айсан юм байхгүй. Хөгжлийн банкны асуудал босоогүй байхаас болоод би хөгжлийн банкных руу гүйсэн. За асуудал юм боллоо. Энэ наа зээл мэлээ яадгийн асуудлаа яагараа намайг ингэж хэтэрхий битгий дарамтлаараа ийм зогсолт болчлоо шүү. Асуудлууд хүндрэлээ шүү. Гинтийн хүндрэл гарч ирлээ. Гинтийн энэ цаг бусын ийм аюул source ийм мажор асуудал болчлоо шүү дээ. Аюултай дэлхийд аяар юутай болчлоо. Аливаа уулзыг дарга нь байна уу гараад ирээч хөөе. Намайг анхаараач миний энэ зээл тусламжийг зогсоогооч зогсоохгүй маа гэхэд та нар ингэж жоохон сунгаж тавьж өгөөч. Одоо ийм харж үзээрэй. Тэгэхгүй бол эн чинь бид нар үйлдвэрлэлээ хийгээд байдаг. Бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй, борлуулж чадахгүй байгаад байгаа шүү. Үйлдвэр зогсох гээд шүү. Ийм болоод шүү. Надад ямар хөнгөлт үзэх юм бэ? Би чинь боловсруулах үйлдвэр хийсэн шүү. Монголд ямар хууль тогтоомж байдгийм бэ? Хог боловсруулах үйлдвэр хийсэн байгаа хүнд дэмжлэг тусламжинд юу байдаг юм бэ? Одоо наа зээлийн хүү мүү зогсоогч байдаг юм уу? Одоо би ингээд балах гад шүүгээд тэр хөгжлийн банкны асуудал гарахаас өмнө би 20 удаа албан бичиг гүгээд очсон байдгийг. Тэгээ шийдсэн үү? Ямар юмныхан шийдэхгүй чивчмээгүй ээжсэнийгээл шууд гарч ирээд тэр нэг төр орлож гин гэс нэг дарга нээсч хэм блэ? Эрхэнбаатар лөө. Эрхэн баярч лөө тэр нь. За зарим хүмүүс одоо зарлцсан шүү дээ намайг чи. За зарим хүмүүс одоо ингээд нэг зүгээр нэг ийм сэндвичэн барилга барьчаад хэдэн тэрбум аваад устан гар нь эмэг үгж аваад хүүхдээ эм заваад унуулсан гэд ярьцдаг байхгүй би гайхаад. Энэ ингэж болдгийм. Тэр өөрөө ямар ч нэг үйлдвэрийн талаар ойлголт бизнес хийж үзээгүй гарч байгаа төр lumpen байдал ахгүй тийм ээ. Тэгээд ингэ ярьцсан. Тэгэнгүүт нөгөө нэг маск гэдэг юм чинь харанхуу хар маск байдаг юм гэж яриад байна. Уул нь дэмдсэн хэсэг байсан боловч нөгөө бүүлийдэг хэсэг байсан. Доромжлох хэсэг. Тэгэд намайг нөгөө яах гэж энэ үйлдвэрийг би хийвэ гэж уйлуулж байгаа байхгүй намайг тийм би уйлаад л тэгэл тэр одоо тэр нөгөө нэг юунд байдаг айхтар хүүхэн байж тээ. Одоо хөрхийн нэг юунд орцсон хөрхийж аваас нөгөө баривчлагдаа явцсан тэр бүсгүй энэ төр чинь зариг үнэрч зариг маш их зураг тавьсан. Гэхдээ тэр зурган дээр мөртл би бодож байгаа байхгүй. Хүнийг муухай гаргаж болно. Нүд амьдсан зураг би тэр одоо хүнийг муухайгаар ярьж болно ятгалаа гой зураг тавьчих. Би гой зураг тавьчихмаар байгаа байхгүй би дормжлуулж болно. Эмэгтэй хүн би ээж хүн миний хүүхдүүд харна миний ачцыг харна. Тэгэхэд миний намайг одоо хөгжлийн банкн дээр тэр ярилцлаган дээр очиод би юмаа тайлбарлаад ийм хүндрэлүүд учраас ингэсэн шүү би үйлдвэр байгуулсан хүн шүү намайг ингээрээ гэж ярьжсэн чинь хүн ингээд ярилцлагын дундуур нүд цавчдаг юм байлээ л дээ. Нүд цавчсан зургийг нүд аниулаад шууд тавиал өрсөн. Унтаа 7 хоногт 2 4 гаргуулаад сэвэд үгрээ наатхаа гэж сэвүүлээл. Тэгээд жижигхэн хөөрхөн сурвалжлагч октод гүйдэж ирээд манай дэлгүүр хошууны чи үүдэн дээр налд зогсч намайг хайж тавгал. Би бүр юу гэж бодож байсан гэхээр энэ нэг л биш болчлоо энэ. Гомдмоор ямар энэ ямар нэгэн юмыг дарахын тулд над руу дайрчин гэдээ би мэдэрсэн. Энэ нэг ямар нэгэн өөр том юмыг нуун дарагдуулахын тулд над шиг жижиг хүнээр оролдоно гэж юу вэ? Би тэр хөгжлийн банкны мөнгийг аваад би гадаадад аялаа явчих үсттэй. Би тэр хөгжлийн банкны мөнгийг авчаад би өнөөдөр үйлдвэрээ бариагүй. Тий, би ажиллуулчаагүй. Банк ус ажиллуулад хүүгийн нэдээ сууж исэн биш. Тэгж шарлаж айлгаад зээлээ төлөөд одоо банкнда мөнгө эргэлдүүлжсэн том банкны захирлууд аваачаад өгөхөөс яах юм? Тэд нар буруу авсан биз дээ. Гэтэл би үйлдвэр хийсэн би яхаараа маргааш ялгах ёстой байсан л да тийм ээ. Ялгаж салгах ёстой. Ялгах салгах тийм одоо харахад ёстой л байсан л да. Гэхдээ ер нь бол одоо төрд ажиллаж байгаа хүмүүс ялангуяа ингээд ард түмэн бол мэдхгүй цэвэрхэн цагаан цаас шүү дээ. Ард түмэн бол юу ч мэдхгүй шүү дээ. Цаана юу болоод нарийн учир яг хөгжлийн банк гэж юунд зориулагдсан банк байсан яаж ямар үйлдвэрлэл эрхэлж байгаа. Одоо үйлдвэрлэл гэхээр би одоо скет тавч юм уу тортны үйлдвэр, ундааны үйлдвэр байгуулаг байхгүй. Тийм шүү. Хог боловсруулж байна. Технологи оруулж ирж байна. Монгол оронд чинь технологи байхгүй, мөнгө байхгүй, ажиллах боловсон хүчин байхгүй. Тэгээд ингээд автомат үйлдвэр оруулаад ирэхээр тэрэн дээр нь ажиллах хүн байхгүй. Одоо Эрхэнбаатар бол жишээлбэл хідэн сэндвич гэдэг нь тэр хүнийхаар бол асар том байшин одоо хот шиг тийм байшинсаа байх хэрэгтэй байна шүү дээ. Одоо гэтэл технологи бүх зүйлийг шийддэг болсон. Тэр технологи үнэтэй гэдгийг тэр хүн ойлгосон үлдээ тийм ээ. Харин хамгийн нийтдээ нь ийм юм байна. Одоо энэ хүмүүс сэндвичийн үйлдвэрж манайх сэндвич биш л дээ.
Манай үйлдвэр чинь полиуретан гэдэг сүүлийн үеийн дэлхийн хэмжээнд дэлхийд даяараа хэрэглэж байгаа үйлдвэрүүд битэл том үзэсгэлэн худалдаа гаргадаг том зөөрийн юм байж болдог. Тийм полиуретан гэдэг материалаар хийсэн. Сэндвич гэдэг нь одоо ясны юунд эмээлтэд зөндөө идэм аа нэг нимхэн хальс шиг заасан юмнууд ингээд үүжилсэн. Манайх бол полиуретан үйлдвэр байсан. Манай үйлдвэрийн зургийг гадна тавиал муу сэндвичийн үйлдвэр тэдэнд тэр бомбаахтай яад ингээл нөгөө гүн далаа гэд сэвдэг хүмүүс ч гэсэн тэдэн төгөргөл байдгийн гинлээ 7 тэр бомб бүтдгийн гинлээ гэд ярихт нь би бодож исэн байхгүй. Яагаад энэ хүмүүс миний харьсыг нөмрөө яваагүй ээжээж өнөөдөр хиний амнаас үг сонсчод ингээ ярьж идэм болоо. Дураараа. Яагаад ингээд зүгээр л нэг хэвлэлийг нэг лайв хийгээ сурч би ч гэсэн лайв хийгээд ивэл лайв хий сурна штэ. Лайв хийгээ сураад амн дор хагархаа гэдэг шиг хүний бизнес рүү хүний юу руу ингээд дайрдсан болоо. Орон зай руу хүний бизнесийг би ардаа өчнөө хүмүүс одоо манай компани чинь 200 гаруй ажилтнтай улсад 20 хэдэн тэр бомб төгрөгийн татвар төлөө явж байгаа. Ингээ явж байгаа компаниг чадлаараа явж байгаа юм уу? Эмэгтэйг нүүр цайгоо сайхан үс зүс зүгээр хөгшин залуугаар нь дуудана гэдэг чинь авгаа минь гэж тэгэхэр чинь те өнөөдөр тэр хүмүүс залуухан байж болно. Гэтэ хүнийг хизэж авгаа гэж хэлж болох. Хүнийг хүн гэж үнэлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би энэ одоо хэвлэлийн юу бол одоо та нарт сануулж хэлэхтэй л юм л да. Хэвлэл мэдээлэл гэдэг асар их соён гэгэрүүлэх юм байгаамаа. Цаана өчнөө юм ойлгодог хүмүүс үзэж харж байгаамаа. Тийм учраас энэ дээр маш бодолтой, суйртай хэлэх үгээ, хийх, ярих үгээ маш сайн цэнтэй, цензуртэй ярьж байхгүй бол ер нь ийм урсгал нэг хэсэг Монгол руу айгүй их тавтлаа. Энэ бол аюул шүү. Би бол энэ дээр айгүй их эмзэглэж явдаг. Ягаад гэвэл хин нэгэн хүний тухай муугар бичигт хэлэхэд нь би боддөг энэ хүн цаана ээжтэй аавтай хичтэй дүүтэй шүү дээ. Хайртай хүмүүстэй шүү дээ. Яагаад? Зүгээр л нэг буудан дээрээ суучаал те. Тэтгэмж авчаал ажил хийхгүй байж байгаа залхуу хүн байж ирснийг л хүн доромжлоо сууж хэвчээ. Тэгээ би Facebook ажилладаг байсан чи мэдэх үлээ. Тийм шүү дээ. Та нөгөө баг Өвсгийн банкны асуудал таныг баг инфлюенсер болгосноо. Оо ч одоо бүр инфлюенсер цаашаа болж байна. Тэгээ Facebook ажиллахгүй. Би Facebook энэ төрлөө ордгоо ажиллаа хийгээд явж идэг. Дээрээс нь Facebook дотор нэг наран хинчгэлээ. Наран гэрэл нэг хөөрхөн солонгос охины зураг тавьчаал. Айгуу тийм эрүүл мэндийн юм шеэрлэл явж идэг хүн байсан байхгүй юу? Тэгсэн чинь гинт нэг хөөрхөн амт би чинь гинт тулгааш болчлоо. Оо би чаа сансарт окторгоогоос бууж ирэл хөгжлийн банкыг тон дээрэмдэл тэрүүгээрээ даймонд оруулж ирэл үнэт эдлүүд эмэг бүгд ч одоо би ч одоо хар залуугийн л эмэг бүгд зүүдэг байлаа. Үнэт эдлэл аваад л үнэтэй машин унтсан баха. Би бүр ингээ шоконд ор. Би устаа ичнэдэг. Би ч одоо энэний өмнө авсан шагнал өнгөрчий. За алтан гац гэж одон авсан. Тэр одон би 2012 онд Баянгол дүүргээс Оросоо дарга надад өгдгийг ардчилсан намын үед авсан тэр одон яаж авсан бэ гэсэн чинь Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч болоод тэгээд намайг алтан гацсаар шагнажсэн. Одоо энэ одоо дахиад энэ рүүгээ хараад байна. Одон руугаа хараад байна. Энэ одон маань бол одоо хөдөлмөрийн гавьяаны улаан төгний одон маань үйлдвэр байгууллаа гэдэг. Баялаг бүтээгчд маань одоо хүнсийг дэмжих одоо нөгөө хүнсний хувьсгал одоо ингээд манайх чинь компанид том ажил явагдаж шít. Баялаг бүтээгчдийг маш ихээр тийм бодлого байна. Баялаг бүтээгчд маань дундаасаа шалгаруулад за энэ нөхөр л айгуу үйлдвэр хийчих гээд энийг намайг ингээд шалгаруулад өчигдөр одоо уцтж яана л да над руу юу гэж уцтж яана гэсэн чинь одоо та ингээд Монгол улсынхаа ийм нэр хүндтэй шагналыг авах гэж байна гэсэн би юу лээ шоконд ороод нөгөө дэмжиж байгаа таних дэвшүүлсэн байгаа л гэж яваадсэн байхгүй. Тэгэхээр яг үнийг хэлэхэд маш их баяртай байна. Яг үнийг хэлэхэд эн чинь тэгээд бас урам зориг байд юм биш үү? Тэгээд таны хувьд бол би бодож ин л та бол нэг юм одоо шагнал одон медальд нэг амар баярлаад өгдөг хүн биш. Хамгийн гол нь хийж бүтээгээ нэг удаа фейлсэн тийм үү? Дэлхийн банкаар ингээд бүлэглээд цаг хугацаа энийг хэмжлээд энэ хүн бол үнэхээр улс орныхоо хөгжилд хөв нэмэр оруулсан хүн, боловсруулах үйлдвэр байгуулсан. Энэ бол шин соёл, шин технологи хамгийн гол нь одоо тэр та хөлөмжийн хийгээ яриад байна. Байгаль экологи дэлхийн одоо нэг хариуцлагатай бизнес ороосоо хөв нэмэр гэж үнэлээд өгсөн учраас та их баярлж байгаа байх шүү. Баярлж байна. Тэгээд маш их баярлж байна. Тэгээд хөгжлийн банк гэдэг ярингууд би юу гэж хэлэх гээд байна гэхээр ингэж ярих гээд байна. Юу хөгжлийн банк чинь хөгжил сэтгэлтийн банк гэтэл
буруугаар ажилуулад ийм юм болчихжээ. Тэгээд хөгжлийн банк гэдэг ярингуут бага улгааш нар гэж хараад байгаа. А гэхдээ би хөгжлийн банкны үрийг дарж барагдвал тийм ойлголт бий болгоцсон. Тий. А гэтэл хөгжлийн банкны би одоо энэ үрийг дарж дуусна уу дарж дуусаагүй. Яг л болоогүй. Манай 27 он хүртэл байж байгаа. Хоёрдугаар надад нэг ийм бөөгнөрцөн нөгөө нэг ковид үед бөөгнөрцөн юу байгаа байхгүй юу? Одоо тэр чин банкны хэлгээр юу гэлээ зөрчил. Зөрчилтэй байгаа байхгүй юу? Ягаад энэ зөрчлийг арилахгүй? Сав гээл 5 тэрбум 3 тэрбум хий гэдэг байгаа байхгүй юу? Хаана байгаа тэр мөнгө? Тэнгүүд нь хөөе наадахыг жоохон сунгаач хөөе би сар болгон ингээд чадлаараа ингээд хүүгээ төлөө явж байгаа. Манай энэ үйлдвэр одоо би бордоогоо борлуулад эхэлчихвэл бордоогоо экспортлоод хиллээр гаргаад эхэлчихвэл ямар бэрхшээл байгаа юм? Энэ штэ тосоо гаргачихж байгаа юм. Бордоо тижэл хоёроо гаргачихж байгаа юм. Тийм. Одоо бас дахиад нөгөө нүбэс зарласан нөгөө энэ дээрээс зарласан шүү дээ. Манайх чинь тэрбум мод гэж зарлаа шүү дээ. Энэ чинь дахиад хөлөмжийн хий бууруулах Монгол улс маш том компанид ажил руу орж байгаа байхгүй. Энд юу хэрэгтэй гэхээр дахиад нөгөө бордоо, хөрсний бордооч хэрэгтэй байхгүй. За. А тэгэнгүүт манай монголчуудын нэг юу гэдэм бэл. Тэгээ наад бордоо чинь тэгээд энэ мод руу хийгээд урах уу? Би гайхаад тайлбарлаад энэ чи Европ стандартаар бордоо юм аа, органик бордоо юм аа. Одоо тэгээд хөрсний тухай хэлж өгмөр юм л да. Бид нар нэг жижигхэн л энгийн юм ойлгочмоор байна. За. Бид нар энэ хөрс гэдэг чинь дэлхий дээрх бүр ийм том экосистем байхгүй. Бид нар одоо амар том хөлөмжийн хиймээ дулаар л хөөдмөсөн далаа гэж ярихаас өмнө хөрс байхгүй болчихно гэж ярьж байгаа юм. Өнөөдөр хөрсгүй болчих юм бол бид нар өсгөлөнд нэрвэгдэнэ гэж ярьж байгаа. Ганцхан халбах хөрсөнд бидний энэ дэлхий дээр байдаг 7-8 тэрбум хүмүүсээс чинь их амьд бие амьтан байж байгаа байхгүй хөрсөнд. Тэр амьдтыг байхгүй болгоод хаглаа хаяад наранд гялбуулаад усанд урсгаа ичхаар хөрс байхгүй хөрсөнд чинь мурхаа байлд юм байна. Хөрсөн анхаарья дэлхий хувь хүн албан байгууллага улс орон ерөнхийлөгч ерөнхий сайд бүх хүмүүсийн хамгийн номер 1 хийх ажил хөрс гэж ярьдаг. Хөрсөө арилгах хэрэгтэй. За. Тэр утаанаас илүү хөрсөө арилгах гэж утаа нь бол яг баг глобал асуудал энэ бол глобал яагаад одоо за уушиг бол нэг хэдэн хүн ханиад төрдөг штэ. Уушигны хавдар болоод энэ нүүрс төлснөөс болоод уушиг хэцүүж чинь баг багаар хүчил энэ л да бид нар. А хөрс байхгүй болох юм бол юу ч тарж идэж чадахгүй бүгд өсгөлөнд нэрвэгдэнгүүт яах вэ гэхээр дайн дайчин болно. Манай газар руу орж ирэх нь шүү хүмүүс хөрс тэр чи одоо тэр нэг алдартай хүмүүсийн яриад эрдэмтдийн судалгаанууд байлаа. Энэ маягаараа 40-50 жил болох юм бол бид нар хөрсгүй болно. Өсгөлөнгүй л. Тэр хөрсийг борд гэдэг. Одоо манай бордоо бордох хэрэгтэй байхгүй. Амьдруулах гэдэг. Хин авч бордох юм. Одоо тэгээ энэ байгууллага хувь хүн албан газар улс авч бордох хэрэгтэй байхгүй. Баггүй зү. Би тэгээд нөгөө нэг дөнгөж байгуулагдсаны дараа одоо монголчин хамгийн их талбай дээр газраа хагалчингуудаа хамгийн бага юу авдаг? Ургамал ургацаа авдаг. Ягаад тэгдэг вэ гэхээр зүгээр хаглаа талаар нэг тараагаа ичдэг. Борддггүй гэсэн үг. Борддггүй. Бид нар бага талбай дээр их ургацаа авах хэрэгтэй байхгүй юу? Тэхийн тулд бордох хэрэгтэй байхгүй юу? Өөрөнд урахгүй байна гэдэг дараагийнх нь хаглаад тэр чинь тэгээд хөрсийг эргүүл айчаар тэр дотор байгаа хөрхий тэр амьтад бид нар ганцаархны энэ дэлхий дээр амьдраагүй байхгүй юу? Байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр одоо 60 мянган нэр төрлийн гэдэг штэ хөрсөн дотор тэр биохими явуулаад байгаа хөдөлмөрч тэр нүдэн тарагдахгүй үл мэдэгдэх ганцхан халбаг хар шороон дотор байдаг тэр 7 тэрбум амьтан чинь ажлаа хийхэ болоод үхцгээч штэ. Тэгэхээр тэн дотор юу урах юм? Зүгээр ингийн би хүүхдийн юугаар тайлбарлаж өгöd нь штэ. Би ч одоо бүр шинэлэг ухааны юмар тайлбарлах юм бол ойлгохгүй хүмүүс энэ юу яриа солиороод байгаа шиг гэдээ ярьчин. Тийм учраас хар үгээр айл болгон хөрсөө хамгаал улс бордио хөрсөө хамгаал эргүүлж харуулсан. Жишээлбэл би нөгөө туулгаалын хувийн дээгүүр явж байхад ингээд эргүүл хүмүүс нөгөө гал төлөөд хөрсөн дээр ингээд зүлгэн дээр гал төлөөд ингээд хөрс байхгүй болгоо. Тэгээд тэр хөрс өгч байгаа. Тэнгүүт нь би нөгөө чулуунуудыг авч хайж байгаа л стан нэрэ дахиж хагалж байгаа л бордооноос ээж байгаа хөрсчүүлээл яаж байгаа байхгүй. Тэгэж хөрсөө бордох хэвээр. Одоо энэ тэгэхээр монголчууд нөгөө нэг эх оронч айл болгон үзэл эндээс эхэлнэ. Айл болгон бордоо авъя гэд хашаандамаа бордохгүй байна. Айл болгон мод тарихдаа бордоо авахгүй байна. Малтаа авахгүй байна. Тэгэхээр би өдөрлөөл хийдэг. Бордоогоо хил одоо экспортод гаргахад одоо ямар асуудал гараад
Тэ бордогоо тэгээд монголчууд авахгүй болохоор заасаас эднийг ухаарж гэгэртэл нь би хөлөөл би шатад төлөгдөд банкны өрөндөө баригдаад дүүслэгдээд явах юм гээд гадаадд гарах гэж байгаа байхгүй гаргыг экспортод гаргах чинь юм. Өнөөхөн цаана байгаа бугт авъя гэж байгаа байхгүй. Ганцхан өвөр Монголын бугт ганцхан шууны аж ахуй нь манай Монголын шувуу хэдэн зуун тагцсан юм шиг их шуутай. Аж ахуй авчи ганцхан манайхыг л чи хангаад өг гэдэг. Зөвшөөрлөн гардггүй. Хаанаас? Хятадууд манад өгөхгүй байхгүй юу? Зөвшөөрлөн өгөхгүй. Яагаад өгөхгүй гэхээр би бас энэ дэр ч айгу ширүүн яриа явцсан юм аа. Эсвэл хятадууд манай зөвшөөрлөг өгөхгүй ингээд далчхнаа явцсан чинь эн чинь бас их улс орны нарийн төвхтэй юм байж, нарийн төвхтэй юм байж политикийн асуудал. Тэгэнгүүт юу гэдэг вэ гэхээр нөгөө манай Монголд байж байгаа л нөгөө малын нөгөө нэг өвчин гоц албарт өвчнүүд гард юм байна. Юуны өхрний гөвдрөө өвчин гарлаа, шүлхийн гарлаа. За тэрийг зарлахын яам гэж. Манай монголчуудын нэг хийдэг энэ том хэвлэл мэдээлэлч тэр төрийн томчуулалт тэр энэ үйлчлэгээ ажилуулад байж байгаа хүмүүс чинь зарлаж ингэж хэвлэлийн хурал хийж зарлах их дуртай юмыг хөө зогсож ирсэн нэг л хөө тэр баян хонгор аймагт шүлхий гарлаа гэж зарлаад идэв дэлхийгээр. Тэнгүүд нөгөө эдийн засгийн маш сөрөг ур дагавартай байх чинь их орны нэр байхгүй юу? Үг энд чинь аимшигтай өвчин гарцсан юм байна гэл ингээл нөгөө хориг тавиал хятадууд ч айчдаг. Бурхан минь энд ийм өвчин өвчлөлт гарч байгаа юм бол бид нар юу гэж энийг авах юм гэдэг энэ Орос Хят хоёр чинь зөвшөөрлөг өгөхгүй. Ийм биш үү? Одоо танах чинь боловсруулах эцсийн бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэрэнд тэр малын өвчин ямар хамаатай? Яг гэнэ. Минь бол зөв асууж чийсэн ухаантай шүү. Юу гэж ингэхээр хүмүүс тэгж асуухгүй байгаа байхгүй юу? Манай үйлдвэр чинь технологийн үйлдвэр, инновацийн үйлдвэр, Италийн үйлдвэр, дэлхийн 40 хооронд үйлдвэрж байна. Үйлдвэр маань ажиллаад яагаад энэ үйлдвэр дэлхийн стандарт, евро стандарт. Тэгэл яагаад хятад хориг тавиад байгаа юм? Цэвэр улс төр гэж ойлгохгүй тэр нь квот гэж юм авд юм байна. Яадгүй гэхээр одоо жишээлбэл манайхаас малын гаралтай төвхий дээр хийсэн бүтээгдэхүүн гаргахаар хятадын одоо засгийн газраас Хятадын 20 цэрийн албанаас гайлаас хүмүүс хурж ирнэ. Оросын гайлаас хурж ирээд шалгаад манай үйлдвэр тийм үү, зөв юм уу, буруу юм уу, яадын гэж байгаа зөвшөөрлөө өгд юм л да. Гэтэл сая ковид болоод нөгөөдөл чи ирч чаддгүй. За. Одоо ковид арилцсан уу? Ковид арилчлаа. За. Арилцсан чинь дахиад бас бодолтой байгаа. Хичээл байна. Евро элчин сайдын ямаараа дамжуулаад магадгүй яг төр засгийн бодлогын түвшинд хийх ёстой асуудал юм биш үү? Одоо яг хийх юм мэдэхгүй байна. Тэр хөөсөлтөж мойлт яам тамгын газраар гүйж чадахгүй байна. Үйлдвэртэйгээ ноцтолтоод. Тийм учраас мэдэхгүй байна. Тэгэхээр зөвшөөрлөг гаргаж чадахгүй байгаа. Ганцхан л одоо би зөвшөөрөл хэрвээ гараад яачих юм бол энүүхэн энд буухт руу шидчихээл тэгэл юан долоос сууж яах нь шүү дээ. Одоо жишээ зээлээ төлнө үстэй. 2 жилийн дотор би бүр зүгээр зээлээсээ төлөөд цаашаа явна шүү дээ. Тэгэхэд гаргаж чадахгүй байгаа. Би үйлдвэрлээд байдаг гаргаж үйлдвэрлэл хичнээн сайхан үйлдвэрлээд, үйлдвэрээ жигдрүүлээд, үйлдвэрт болж байгаа хүндрэлүүдэд даван туулаад, үйлдвэрийн процесс минь сайн явагдчихсан бол орлуулалт байхгүй бол яах юм? Тийм шүү дээ. Одоо ингээл хүмүүс тэгдэг. Тий, хүмүүс тэгдэг байхгүй юу? Ямар гоё юм бэ? Чист ямар сэтгцэн юм бэ? Толгойч яагаад ажиллаад тээ баг хог дээр хайсан юм ихтэй өнгөө аваад чист алж яана те гэд тас гаргаад уураг гаргаад чи хийж болно л да. Гэхдээ наа чиг юм борлуулж чадахгүй ш тэгээд би. Тэгээ Монгол хангалттай. Монголчууд тэгдэг те. Нэг үйлдвэр хийнгүү зэрэгцээ яг хаяанд нэг адилхан үйлдвэр авчаа байгаа юм. Бүр манай үйлдвэрийг судлаад бүр асууж байгаа хүмүүс байна гэж байгаа юм. Италиас. Гайхацсан өөдөлж. Яг манай үйлдвэрийг танаа үйлдвэр шиг үйлдвэр авъя гэд үнийн санал авах юм гэд. Тэд нар хийж болно. Би бас 5 жил одоо 17 18-аас хэдэн жил болчих 5 6 жил болчих. 5 6 жил л үүлээ үзэл өстө толгойгоо ураад яваад байна. Тэр улсууд 5 6 жил миний хийсэн юмнуудыг хийгээд ингээ бүтэгээ явж байгаа юмнуудыг бас даван туулна. Өндөрлүүдийг даван туулна л гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ үйлдвэрийг жигдрүүлээд танаа одоо жишээлбэл та ярьж штэ нийлүүлэлт хангалттай эрэлт нь байхгүй байна. Тэгэхээр дахиад үйлдвэр байгуулагдаад дахиад тэр чинь одоо тий яг манайхны алдаа бол энэ л яг энэ тэгээ энийг ч одоо арчилсан нэг учраас хорж цагдаад байх хэцүү. Гэхдээ бас бодлого байх хэрэгтэй. Бодох хэрэгтэй юм байлээ. Ер нь бол монголчууд нэг ийм л юм дээр анхаарчих хэрэгтэй юм байлээ. Дэлхий дээр нөгөө нэг амар хэдэн мянган ийм төслүүд байж байгаа байхгүй хийн бүтээн ингэн тэгнэ гээд ондооших хэрэгтэй. Жишээлбэл ягаад миний дараагийн үйлдвэр хийхгүй байгаа. Харин тий. Өнөөдөр миний энэ их гарч байгаа тосыг аваад
савнгийн үйлдвэр гэж хийгээд байгаамаа хөөрхий хийгээд байгаа. Хувийн жижигхэн нэг гар аргаар маягаар нэг ерхийн маягийн амжиргааны пат экспорт нь гаргадаг. Би боддог байхгүй. Яагаад нэг Монголын нэг том компани манай тосыг аваад гялдсан том лайн оруулж ирээд беби хүүхдийн савн те шампунь за тэгээд энэ өвөр Монгол зонгол руу гаргадаг монголчуудаа Монгол мейд авдаг уу танахаас? Тэр чин тийм том биш ээ. 4000 тонн мон тос авна штэ жижиг штэ өөрхий жижиг дээ штэ. Манай надтай бол чи амар том. Бүр том үйлдвэр аваад тэд нар экспортод гаргах хэрэгтэй байхгүй. Өстой сүүлчийн бүтээгдэхүүн болчлоо штэ. Өнөөдөр өвөр Монгол руу одоо савнгаа гаргахтал баяжлаа штэ. Нэгдүгürt малын гаралтай. Органик. Ямар ч тэр нефтийн хог шаараар хийцэн савн одоо 40 хичнээн гэлээ галын мэдээ авч харж үзсэн дээр үед хичнээн тэр бом төгрөгийн савн гаднаас орж ирдэг ч гэх шиг тий. Вок савн орж ирж байна. Гэтэл манайх тэрийг хангаж бид нэр өөрсдөө ятгахта 50% тий заавал ясны үйлдвэр байгуулахгүй яг том хэмжээний савнгийн үйлдвэр байгуулад надад захиалга өгөөд за Баянбат захирлаа энэ сард бан манайх тэдэн тонн тий юу аавн шүү. 100 тонн тос авна шүүгээ захиалга өгөөд би зөвхөн тэр хайрцаг савнд савлаа суугаад байхгүй би тэдэрлүү шилжүүлээл тэгээ сууж явах тийм энэ бол хөвчл юм л да. Тийм үйлдвэрлэл рүүгээ бид нар орж чадахгүй байгаад байгаа болох байх гэж бодоод найдаа явчих тий. За тэгэхээр хоёулаа баахан үйлдвэр ярьлаа. Уулзаа яана. Зөвхөн шинэ жилийн босгон дээр за явах. Тий гомдлоо тайлчих гэж бодож байна. Гомдлоо 2 жилийн одоо тийм юугаа гомдлоо ер нь тайлчих гэж бодлоо. Тий ер нь бол эвгүй үт юм биш шүү. Тий нэгнийгээ битэн ингэж явж байгаа л гэж хэлмээрээ. Хийж бүтээж байгаа тийм хүмүүсээ одоо тэгэхээр яг үүндээ даймондны дэлгүүр над байгаа тийм ээ. Байл бия тий. Хэдэн жил болж байна? Тэр чин ковидын өмнө урд нь би ингэсэн. Би ч аюул сони ер нь юм их юм яадаг хүн штэ. Юу гэдэг лээ. Хэрэгт дуртай юм байхгүй юу? Сониучран. Тэгээд нөгөө Итали загварын шоунд орчоод буцаж ирж исэн чинь буцаад Германд ирээд Берлин морд орцсон. Сууж исэн. Тэгээ Берлин молын дэлгүүрүүдээр харах штэ. Дэлгүүрээ ингэж хэмсэн, энийг ингэж хэмсэн гэж хараа явж исэн чинь Iris Diamond 1906 он гэд ковидын өмнө ахгүй юу? Тэгсэн чи тэгээ битцсэн байсан байхгүй. Нэлээд өмнө тэр ч одоо 2000 он 14 5 онд. Тэгсэн чинь тийм Diamond гэсэн мэс. Тэгээд өөрөө нөгөө үнд хэлэл гоё юм дуртай хүн чинь гэлгар салгар юм дуртай энэ дээл харалт гэлаагаад байгаас. Тэгээ тийм хүн чинь хараад ингээд ойртож очоод ойчсан чинь ойчралцсан. Гадаа нь ойчрал. Сони юм. Энэ одоо Diamond дээр ингээд талах шиг ойчрал. Бас Италих байлуу? Үгүй Туркийнх. Тэгсэн чинь ингээд ойчрлаад ингээд яасан сони зах ойчрлч тийм болоо гэд ойчрлаад ойчралж жоод орсон чинь англиар ярих уу, орсоор ярих уу, туркээр ярих уу, ямар хэлээр ярих уу гэж. Өө даваа яри гэд ярьдаг байхгүй. Би орсоор ярьж байна. Орсоор сургуульд тгсэн. Тэгээ ингээ яриад яасан ч эмэг бүгжийг авч зөөж үзэр ингээ ярьсан ч манай Diamond-ны гоо 1906 онд байгуулагдсан юм аа. Манай бүр ингээд зүгээр дэлгүүрээс юм авах гэж байгаа хүнд тэг тайлбарлаж байна. 1906 онд манай захирал, манай өвөөгийн өвөө ингээд зах дээр явж хагаад манай эмээгийн эмээд нэг жижигхэн ганцхан цэгэн Diamond авч өгсөн гэсэн. Манай эмээ тэр цагаас хойш айгүй жаргалтай болсон. Дээрээс нь манайх айгүй баян амьдарсаар хагаад энэ үнэт эдлэлийн хүч юм байгаамаа. Үнэт энэ байгалийн үнэт эдлэл гэдэг бол хүнийг айгүй хад жаргалтай болгодог. Тэгээ дээрээс нь хүний нөгөө хард цагаан хэлам монголчуудын хэлдгэр энерги гэдэг юм байна. Тэгээд одоо жишээлбэл таныг ингээл хараад нүд чинь сормос ч өөрхийн нүдэд таталцсан юм уу да гэж харахынхаа оронд эмэг нь хараад энэ аль брендийнх үү ингэж хард юм ба шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө хүний анхаарлыг сарниулаа явчихдаг. Тэгэхээр энэ үнэт эдлэлүүд айгүй тийм бас учиртай житэртэй. Тийш тань тайлбарлаж байгаа юм. Тийш тайлбарлаж өгөөд тэгээд энэ Diamond-ыг манайх 1906 оноос хийсэн. Тэгээд том брэндүүдийн захиалгыг хийж өгдөг байсан. Тэгсэн чинь манай энэ брэнд саяхнаас буюу хэдэн жилийн өмнөөс манайх нэг Франц одоо бэртээ болсон чинь одоо Турк залуутай Франц охин сууж ирсэн чинь гүү манайх энэ Iris гэдэг брэндээрээ франчайз өгөөд явнаа. Одоо том брэндүүд нөгөө одоо ингээл нарийн юм юмнууд иж удаан хийхгүй захиалга өгөө явчихна. Benetton ч гэсэн энэ Вьетнамын үйлдвэрүүдэд, Хятадын үйлдвэрүүдэд, Чехийн үйлдвэрүүдэд захиалга өгөөд оюулдаг. Өөрснөө хийгээ сугаад авахгүй нэ шүү дээ. Өөрснөө загвараа гаргаад тэр шиг манайх бөөний юм хийдэг үйлдвэр юм аа. Арабууд маш ихээр авдаг. Америкууд тэр аяар манай Diamond-ыг авдаг. Манайх юуны бирж дээрээс
очоод нөгөө юугаа даймдыг бөөнд нудалж аваад бөөний юуг нь хийж нийлүүлдэг тим компани байсан. Та хэрвээ хийхийг би тэгээ сонирхоод би ингээд Benotto Entry юм чин те юу яагаад ч яг л тэгэхгүй юу. Та сонирхож байна таны брэндийг гэсэн чинь айгу хөөрхөө тэгж хэлдэг. Юу та сонирхож байгаа бол манай захиралтай уулзараа гэд нэрийн хуцаа өгдөг. Тэгсэн чил Монголд ирсэн чил буцаад явмаар санагдал. Буцаж очиж уулзаал үзэл тэгэл чулуунд бүр дурлал сонирхоод урд нь ягаад энийг сонирхдгүй байсан юм бол бараг л Swarovski энэ зүүчүүд их гангарчлаа гэж яваад исэн чи би ч айгу бас болог байжтэй сонирхоод тэгэл үзэл явал тэгээд нөгөө франчайз эрхээ аваад тэгээд Шангрила дөнгөж нэгдэж хат манай франчайз өгчээсэн Туркийн том баян хүн чи үрж ирээд үзээд яг энд ламмаар байна гэл шимшин баригдаагүй хоосон байшин дотор явж исэн. Тэгээд нөгөө франчайз юм хийхт чинь одоо мөнгөө байршуулна, хүмүүсээ сургалтанд суулгана, захиалгаа өгнө, тэр жилийн захиалганд оролцсон тий тавилгуудаа захиалтна гэхэл баг 2 жил болдог байхгүй юу? Бүх зүйлс нь стандартаа ингээл явал хүмүүсээ сургалтанд хамруулаад өөрөө хүртэл очиж нойрмогд суугаад ингээ явж итэл ковид нь гараад ирд юм бас. Тэгээд тавилганууд ковидын юугаар тавилганууд тэнд таглараад суудсан. Гэтэ үнэт эдлүүд нь ороод ирсэн байж байдаг. Гэтэ жоохоо нэмүү жижигэн лангуу штэ хөөрхий. Гэтэ та яг үннээ л хэлчих та хөгжлийн банкны тэр мөнгөөр хийгээгүй үз. Юу гэж тэ солиордог. Үгүй би тэгж ярих юм бол Benotto-гийн орлогыг тэр үйлдвэрлэлч хийсэн шүү. Би Benotto-гоос Benotto бол одоо таны анхны утгшуулсан. Тийм шүү дээ. Benotto бусад брэндүүдийн орлогыг хүртэл тийш хайсан. Яагаад гэвэл үнэхээр үйлдвэрлэл гэдэг үнэхээр хүнд юм бэл. Benotto, Yamamay, дотор хувцсны Carpisa, чамдаанаараа манайх алдартай. Европыг бол өстой байлдан дагуулдаг ш манай чамдаа. Тэгэнгүүтээ юутай Vaicon-ы гоо сайхан. Vaicon гэдэг ч одоо эмэгтэй хүмүүсийг үнэн хөөрхөн гоё хөөрхөн болгож байгаа ганц юм чи Vaicon, Италийн. Тэгээд Aris Diamond гэдэг Туркийн брэнд. Таны зүүцэн юмг Aris хоо. Энэ тийштэй. Энэ одоо ингээд зүгээр гоёлын гоё агаа хөөрхөн залуу. Тий. Ер нь бол эмэгтэй одоо ингэдэм билж та нар анзарч ирсэн үү? Солонгост би чин дээр үед нөгөө юуны үед чин зах зээл дөнгөж эхэлж байгаа Солонгос явдаг байсан. Тэгээ явдаг байж байгаа чинь Солонгос жоохон бүр төрцөн охин хүүхдүүдээр ингээ алтан балт зөвлөх чинь гайхаараад энэ дэ яасан гайхуулсан юм бэ гэж боддог байсан чинь ерөөсө хүүхдүүдэд төрөнгүүд л төрсөн өдөр мөдрөөр ингээл үн тэдэл авч өгөөл хэт юм. Тэгээ хүнтэй суухт нь чамдаан дөрөн үн тэдэлтэй буудаг. Туркт чинь бүр эндээс энэ хүртэл алт зүүжилж альт бир олдог гэж. Юу нь Солонгосууд бол ерөөсө нэг юм өөрийн гэсэн энжтэй байдаг. Чамдаан дөрөн юм хөөрхөн цүнх дүүрэн одоо үнэт эдэлтэй нөхөрт гарахгүй бол тэр хүн аюу үнд сэнгүй. Ээж аваасаа хайр аваагүй. Ээж аав нь багаас нь хөрөнгө оруулалт өөрөө хөрөнгө оруулж цуглуулсан байж тэр. Тэгээд ер нь нэг 80 онд 90 онд нэг Солонгос амар сүрсэн штэ. Эдийн засгийн хямралд ороод юуг болсон чи хүмүүс нь бүгдээрээ алтаа барьж тушаагаад эдийн засгийн хямралаас гаргасан. Тэгэхээр эмэгтэй хүн алт цуглуулах үнд тэдэл цуглуулах тийм үү биш. Мөнгө байхгүй тэр чи хөрөнгө байхгүй. Өнөөдөр зүгээр үнэнгүй утгаараа штэ. Тий. Би бүр тэр 80 хэдэн 90 онд машин зөөдөг мөөдөг байжсэн үед Германаас машин зөөдөг байсан үед манай нэг найз надад ойлгуулж ирсэн байхгүй. Оги чи хичнээн үнэтэй цүнх бариад хичнээн үнэтэй хувцас цамц өмсөд чи ингээл наашаага одоо Сибирь дундуур машина бариад явж ялаа гэж машина зарахгаа явж штэ бид нар чинь тий. Зараа явж идэл бензин боллоо. Мөнгөгүй байлаа. Чи тэр орны рубльгүй байлаа гэж яах юм. Чи эмгэл авч тавьж ламбард нь тавьж машина явуул штэ. Би тэгэхэд хоох энэ ямар ухаантай юм бэ? Нэрээ алт. Үнэт идлэл хаач үнэ алддгүй. Одоо жишээлбэл таны шар алт. Тийм. Хамгийн үнэтэй байдаг гэж байгаа тийм ээ. Үнэ алддгүй юм чинь тэр юм байна. Тий. Тэгээ байгалийн өөрийн гэсэн кодтой байгалийн. Тэгээ байгалийн даймонд ч одоо яаж одоо гарч төрөн гардаг мэднэстэй. Үгүй. Галтуулын дэлбэрэлтэнд тэгэж тэр чи ялгарч гарч ирдэг болохоор байгалийн даймонд маш үнэтэй. Тэгээд хүмүүс ч одоо сүүлийн үед чинь бараг бүх юмыг хийгээд хүнийг хүртэл хийж тавиад байгаа учраас хиймэл маш олон хиймэл өмнөд. Даймондыг ч гэсэн тарж ургуулдаг бол лабораторийн даймонд ямар юм даймонд ч гэнэ. Одоо энэ Facebook энэ төрөөр яваал гэдэм билээ тийм нөгөө юу даймонд. Танай Aris ч юм бол байгалих уу? Манайх байгалих байж ижил үн цэнтэй байгаа. Байгалих байж ижил югаараа явж байгаа тийм байгаа.
Таны та машин зөөжсэн гэж ярьлаа шүү. Анхны бизнес юу байсан бэ? Бүр анхных уу? Бүр анхных уу? Юпг ойж исэн шүү дээ. Оо. Би ч гутлын үйлдвэрт нөгөө технологич сургуулаа төгсөж ирээд гутлын технологич үйлдвэр ажиллаж байсан. Тийм. Тэгээд Киевт тийм. Тэгээ байж захта хурж ирэнгүүтээ нөгөө зах зээлд ороод ажилласаа алдагдчихлаа. Үйлдвэргүй боллоо. Үйлдвэр юм зараад идчихлээ хүмүүс нь аваад нэг нь яах юм болоо гэж байж захта бид нар чинь янз бүрийн л ажил хийсэн шүү дээ. Тий. Эхлээл гэрээр манад юм ойж исэн, юбк цард ойж исэн. Тэр чинь 80-ад хэдэн он л ахгүй. Дараа нь Солонгос явлаа, Турк явлаа, Чех явлаа, машин зөөлөөч гэдэг юм уу тийм юмар үзтарсан. Тэгж явж байхдаа дээрэмдүүлээ, тонууллаа. Хүмүүс тэгдэж штэ одоогүй ихэнтэй. Та нар юу энэ бүх бизнес нь лаг байсан. Бараг сникерс зараад баяждаг гэдэг. Гэхдээ эрсдэл нь аягүй байсан байхгүй. Та нар алтан үеийнхэн гэдэг тийм. Тэр улсууд хажуугаар нь амь насаар эрсдсэн явж исэн маш их юмнууд болсон. Тэр үед буруу одоо мөнгөтэй болонготой буруу амьдралын хэм маяг сонгоод буруутсан улсууд их байгаа. Тим юмнууд байсан шүү. Одоогийнх ер нь өнгөрсөн цаг гоё байсан юм шиг хүмүүс санагдаад яриад байдیں۔ Надад бол одоо ирээдүйд гоё харагдаад байдیں шүү. Яг одоо боломжууд аяг их байна гэж хараад байгаа шүү. Тий. Та хэрэг ангаагүй юм бэ? Залуудаа их ганган байсан. Ганданд очиод залбирахгаа явж байхдаа хүртэл миний бүхтэд өнөртөө ус өнөртүүлсэн зүрөө янзын явдаг байсан. Таксийн залуу ахт чинь таксинд ингээд суугаад машинг байсан. Таксинд суугаад ингээд дэлгүүрээсээ гараад ажилласаа гараад ингээд гэртээ ирэхэд таксинд жолооч хүртэл гайхаад хөөе чи яасан гоё өнөртөө охин бэ? Жохон суугаа явуулч гэдэг юм уу те. Ер нь эмэгтэй хүн маш арчаатай байх ёстой л гэж боддتي. Эмэгтэй хүн одоо арчаатай хүмүүс л гоё байдаг тийм ээ. Гэхдээ миний хувьд бол нөгөө толин тараал өөрийгөө арчлал фитнес яваал, йога хийгээл, нүрэ будаал, саунд ороод идэх хүн биш байхгүй юу? Би болохоор ажлынхаа хажуугаар амжуулахыг боддог. Өөрөө өөртөө эмэгтэй арчаатай байх. Өөрийгөө хүндэлж, өөрийгөө гоё авч явж ийж бусдаар хүндлүүлнэ. Нэг тост шороотой гутал өмсчээл. Би үйлдвэрийн хүн гэж үйлдвэрч юм нүрээ өрчилгээл духан дээрээ тавиал бүүн зовлон яриал гоныг яриал нэг хар энерги цацруулаад яваад ивэл аягийн утгагүй шүү дээ тий. Болоогүй байсан ч болж байгаа юм шиг. Болгоод байна би гэж яваад. Та ч үнэхээр цоцшгүй ирч хүчтэй хүн л дээ. Тий. Сурвалж нь юу вэ? Тий. Тий ээж аавын юм байгаа хоо тийм тэгээ өссөн төрсөн орчинч байгаа бах тий. Ер нь бол айгүй тийм би өөрийгөө айгүй их орондоо хайртай хүн гэж боддог. Би маш олон боломжууд байсан. Одоо зах зээлийн үед ч мөнгөтэй олчингуудаа хүмүүс Америк гарч амьдрын Солонгос гараад жилий тийшээ явъя, энд тэнд очие. Одоо улс төрөөр яваад би өндөрлөгт очиулж очих боломжууд надад санал тавьж исэн юмнууд байсан. Гэтэ би боддог байхгүй юу? Би хийхгүй бол хин юм бэ л гэж боддог. Жишээлбэл бүх хүмүүс лангуун дээр суугаад би ч нөгөө лангуун дээр богч ажиллаад арц уугалаад бараа зараад ээжсэн хүн шүү дээ. Тэгээ байжсэн гинт бодож байгаа юм чи. Би ч одоо ингээл суугаадах юм уу би те. Ингээл амьдралыг дуусгах юм. Тэгээ арай өөр төвшөнд орё. Брэнд оруулж ирээ. Брэндийг шилэн хоргоны ард гоё одоо манекенд хувцсамсгий. Орж ирсэн хүнд гоё үйлчлээч гэдэг юм уу. Ерөөсөн юм дандаа шинийг санаачлаа. Бэнотон ч гэсэн анх аль биесээр орж ирсэн анхны брэнд ах шүү. Дээ штэ. Брэнд гэж юу юм ингээд Бэнотонг орж ирсэн байсан сурвалжлагч нар асууж байгаа. Хүүе та гэснэг айгүй асууд. Энэ манай Монгол орн ч айгүй цөөхөн амтай. Улаанбаатар хотод сая хүрэхгүй хүнтэй. Тэ 2006 онд 7 онд асууж байгаа байхгүй. Тэгээ та энд баг франчайз өгж Бэнотон хийх хэрэг байгаа юм уу? Зах зээл байгаа юм уу? Зах зээл байгаа юм гэсэн чи Бэнотон гайхаж хараа. Танай Монгол газрын дураг дээр маш гоё хэлбэр дүрстэйгээр оршин тогтнодог. Танай Монголын залуучууд маш ухаалаг. Дэлхийн соёл ертөнцөөс танай залуучууд хэрэг хоцроогүй. Гэтэл яагаад брэнд өмсөж болохгүй? Яагаад Миланы залуучууд өмсөж байгаа? Нью-Йоркт өмсөж байгаа? Тэ? Японы Осакад, Токиод өмсөж байгаа тэр хувцсыг танай хүүхд залуучууд өмсөж болохгүй гэж хэлээд амын таглаж ирсэн байхгүй. Брэндээ би өөрөө эхлээс ойлгоочгүй байсан боловч за ямар ч байсан нэгийн хэвэн цутгцсан юм шиг лангуун дээр суугаад бараа нууж борлуулж гайлаар оруулж ирэл тэ 5-3 төгрөг өгчөд бохож ажиллаад одоо хоорондоо инээлтэл тэ нэг соёл лангууны тэгэл нэг арц хөөжүүл уугуулаа сууж идэг цаг өнгөрөх юм байна. Соёлтой гоё гялхарыг гөлчгөр цэвэрхэн газраар үйлчлүүлж аль бие усны үйлчлүүлж хүмүүс нь тийм гоё соёлтой гоё юг мэдрэх юм байна. Загвар гэдгийг хүлээдэг болох юм байна.
Тэ? Брэнд гэхэр хүмүүс нэг амар дуусахгүй том үнэтэй. Одоо ягаад элви мэлүү орж буцаагараа явцсан. Бенетон өнөөдөр 14 жил болж шин. Бенетон өнөөдөр мэдгүй юм байна уу? Байхгүй шин. Ялангуяа хүүхдүүд манай хүүхдийн сургуулийн багш захирлан нэг өдөр хүүшээ Оянбатаа гэсэн. Яас сургууль ээж аав нар нь хүүхдэд танихаа ажиллаа гэсэн. Бүгд адилхан танаа Бенетонгийн уцтай. За тэр шиг брэнд чинь тийм л байхгүй юу? Зүгээр л тэглгүй яах вэ? Үн чухал, боломжтой, дээрээс нь чанартай, дээрээс нь завхарлаг, өнгөлөг, жил болгон солигдож идэг. Тийм байх. Улирал болгон солилдож идэг ийм л байх ёстой гэдгийг анх ер нь манай брэнд шүү. Бизнест хөл тавьсан нь таны одоо хувь төрөг байсан уу эсвэл таны өөрийн сонголт байсан уу? Сонголтж байгаа хувь төрөгч байгаа хта тий. Одоо маадгүй та банк шинийг санаачилж идэг хүн шүү дээ. Дараагийн бизнес таны толгойд баг явж иж магадгүй гэж бодож байна. Явж байгаа. За. Айгуу сериусны бол ярьж байгаас явж байгаа. Юу одоо би дахиад нэг үйлдвэрийнхээ тухай ярих гэж байна л да. Үйлдвэр чинь хөгжснийхээ ярианд дараагийн кластер үйлдвэрүүд хөгжөөд би биентэйгээ уялдаатай ингэ явдгийг. Одоо нохоо муурны тижэл гэхэд нохоо мууранд манай хүмүүс чинь одоо гадаадын хүмүүстэй адилхан нохоо муурандаа маш хайртай болчиход байна шүү дээ. Амтан тижээдэг. Гэтэл нохоо муурны хоол гаднаас валютаар аавна гэдэг чинь юу гэсэн үг юм? Ер нь гаднаас авахгүй байгаа юм алгаа биднээс. Гэхдээ ядаж нохоо муурныхаа тижээлийг гаднаас авахгүй болгочих юмсан дараагийн үйлдвэр хийх юмсан гэж бодож байна. Хоёрдугаар асуудал нь нэг амар том нууц юугаа ярихад одоо бид нар байгаль дэлхийг нэг нь тайрлаж авч байгаа бол энэ Монгол орныг ингээд нэг сайхан амьдралтай устай голтой. Жилд одоо хичнээн гол мөрөн ширэгч байна. Газарт бид нар хогоо буснаас хүлэмжийн хий яагаад ихсээд байгаа юм. Бас л энэ хогоо буснаас энэ янз бүрийн аюулууд байна шүү дээ тий. Тэгэнгүүт дараагийн юм нь юу гэхээр одоо ингээд Монгол оронд ч нөгөө бэлтгэл муутай байдаг. Малаа тэжээдэггүй. Дээрээс нь нөгөө нэг зуд турхан их болдог. Зундаа ганду болоод өвөлдөө зуд турхан их болдгоос бол мал маш ихээр зүв бусын орогдол. Сая гарan. Энэ жил бол хүмүүс бүр сандралсанд бол малчд бүр зүгээр ядалж штэ бүгдийн. Зөөрөөс малаа зараад бүгдээр байхгүй явъя гэж байна. Ягаад гэвэл хажуу айл нь тэр чигээрээ хоттой хойно бүгдээр өхөө тонохоор яах юм? Тэр зүв бусын орогдлууд яаж. Тэгэхээр тэрийг яах юм? Хөлдөд өгсөн малыг яах юм? Хин одоо арилгаад хаашаа нийлүүлэх үү? Тэгэхээр шууд одоо гаргаа хийчт юм байна л да. За тэнгүүтээ цагийн хаясаар дулаарна. Сайхан хавар болно. Нөгөө шууд чинь наадах чи өргөөтэйгээд чирээд аваа явна. Дахиад дээрэс нь хүүхдийн хөлөөр, мал амьтны хөлөөр дахиад нөгөө зоондын өвчнүүд чинь гарч байгаа байхгүй. Сэг зэмийг газаа тэгж орхиж болохгүй. Намайг энэ үйлдвэрийг хийж яхад би тэрийг ярьж исэн да. Муураа хүртэл хөрсөндөө болж болдгоо байхгүй. Хөрсөөр дамжаад тэр юу чинь алдварлаад өвчин тарааж идэг. Дахиад дээрэс нь усгүй болж идэг. Усны ундрах чинь хордож идэг. Тэгээ ус чинь муу болохоор бид нар өвчин тусаад байна шүү. Ус чинь татраад байна шүү. Гол горих ширгээд шүү. Мал өвчлүүд аанаас мал өвч. Тэр нөгөө хогоо гаргаж устгахгүй болол тэгээд шүү. Тэгэхээр бид нар малын сэг зэм боловсруулдаг үйлдвэрүүд байт юм байна. Тэрийг судалж байна. Тэрэн дээр одоо хамтарч ажиллах хүмүүс. Дээрэс нь би энийг далимдуулаад нэг микрофон олдсон дээр нь гэж байгаа юм шиг хэлэх юм юу байна л да. Гоё юм байна л да. Тэр юу гэхээр мөрөдж байна. Одоо ингээд сайн л үз. Зөвшөөрөл гарах юм бол би валютаар тосоо гаргасантай адилхан уурга гаргаад чимээг өхөн шиг өрөө дараад амьдраад ажил үйлдвэрээ явуулаад дараагийнхаа үйлдвэрүүдийг хийгээ явах нь шүү дээ. Юугаар бодох юм бол өшөө миний өксөж мөрөөдж байгаа юм бол одоо их байна. Одоо тэр дараагийн үйлдвэрээс нэг үйлдвэр хийчихэр хүн чинь үйлдвэрээс шалтгаалсан үйлдвэрүүд гэж байдаг юм байна л. За ийм ч үйлдвэр хийчихсэн. Тийм дээ. Залхахаасаа илүүтэйгээр нөгөө юу байхгүй юу? Залхахаасаа илүүтэйгээр яагаад чи хайр юм штэ хийж байгаа юм. Энэ ингээ хаягдаад энэ ингээд гэл ингэхэр болохгүй байгаа байхгүй. Миний хувьд бол залхах гэдэг үг арай л тохирохгүй. Яагаад гэвэл тийм ээ тий. Өнөөдөр миний хүүхдүүдэд харж байна л да. Миний хүүхдүүд миний насан дээр ирээд ухаантай болоод
гинт их орноо бодоод үйлдвэр бартал өдөө яагаад байхгүй. Тэгэхээр бид нар үйлдвэрлэлийн улсууд анх сургууль төгсөж ирээл үйлдвэрлэлд ажиллаж байсан, үйлдвэр хөгжижээч улс орон хөгжинө гэж бодож байгаа хүмүүс үйлдвэрлэлийн салбарын хүмүүс аахгүй. Тэгэхээр бид нар л хийхгүй бол хин хийх. Эхлээд үгүй, хийгээд үгүй, суурийг тавиад үгүй, залуучууд цааш нь үргэлжлүүлээд явах хаа л гэж бодож байгаа юм. Тэгэхээр боловсруулах үйлдвэрлэлүүд ялангуяа малаас гарч байгаа ашиг шим боловсруулах үйлдвэрлэлүүд дээр маш анхаарах ёстой байна. Хийх юмнууд зөндөө байна, төлөвлөсөн юмнууд. Одоо дараа жилийн маргааш нөгөөдөр 31-ний өдөр нөхслээ бичдэг байхгүй би. За хамгийн нэгдүгээр тал биччихэл. Одоо дээр үед чинь нэг опшн юм хүсдэг байж эрүүл байна, баян байна, яан гэж бичдэг байсан юм. Нэг гэжээс нэг за энэ үр зээлээ дараад ингэн хоёр гэснийгээ тэгин талчиж штеп басна. Бордоогоо гаргадаг болчих юм байна. Одоо энэ тэр бум модонд манай энэ хөрсүүд Монгол хүмүүс бүгдээрээ сэтгэл зүрхээ гаргаад бүгдээрээ модондоо бордоогоо хийгээд газар тариаландаа бордоогоо хийгээд баг газар дээр одоо тариалъя, байгаль дэлхийгээ хамгаалъя. Их газарт баг тарих биш. Баг газарт их тарих болоо. Хөрсөө хамгаалъя. Байгаль дэлхийд айл болгон хөрсийг ногоонжуулъя. Хөрсийг хөрсжүүлье. Амьд хөрс болгоё гэдэг дээр хөрсөн дээр аягүй их төлхөө бодож байгаа учраас хөрсийг амьдруулах, хөрсийг нөхөн сэргээх ажил дээр аягүй анхаарч ажилламаар байгаа юм л та. Тэрэн дээр аягүй бодсон юм байна. Үнэхээр таны бизнесийн үзэл санаа бол философи бол үнэхээр бахархмаар, хүнлэг, инэрэнгүү, их оронч байдаг нь бол үнэхээр санал нийлхээс өөр аргагүй л дээ. Тэгэхээр мэдээч таа ингээд таныг харж байгаад хизээч ирч хүчин дундаршгүй. За тэгээ гоо үзэгслэн бол та сая хэлсэн эмэгтэй хүн арчаатай байх хэрэгтэй. Тэр бол таны бол үнэхээр номер 1 барьж авч чаддаг зүйл. Энэ бүхний ард гэр бүл. Тийм үү? Тий. Ганцаараа энэ бүхнийг хийгээгүй биз дээ. Тий шүү дээ, тэлгүй яах вэ? Гэр бүл ганцаараа би энийг хийхгүй шүү дээ. Хүүхэд хамгийн хажууд төшиг тулгуур болж байгаа нь хань шүү дээ. Тий. Ямар мэрэгчлээ? Манай хүн чинь Львовт бас Украинд төгссөн. Электроникийн мэрэгжилтэй инженер хүн байхгүй юу? Одоо бас хуулийн чиглэлээр суралцаа явж байгаа. Тий. Тийм юм байна. Тий. Хуулийн чиглэлээр суралцаад бас онц сураад шүү. Тэгээ суралцаа явж байгаа. Ер нь бол хүүхдүүдтэй нэг компани өвлүүлж үлдэн шүү дээ бид нар чинь тий. Тэгээд үлдээхэд ямар ч байсан нэг зөв голдролд нь оруулаа явах юм. Бид нар чинь нэг ийм алдаанууд их хийж ээжээ. За тэгэхээр одоо нэгэнт их оромч хүнтэй уулзж байгаагийнхаа сая нэг Диорын дэлгэрээс ярьцлагаа гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь айгүй хөөрхөн. За улс орны амьдрал одоо ийм хэцүү байхад одоо би юугаач ярих уу? Ярих нь зохимжтой ч юм уу гэж би татаад утсан. Тийм хөөрхөн. Тийм байна. Тэгэхээр танаас юу гэж асуух гэж байна гэхээр өнөөдөр одоо ингээд улс орны хувьд одоо эдийн засгийн хувьд ч юм уу гадаад худалдаа одоо тэгээд одоо бензин дээр л одоо бид нар тэлтчлээ шүү дээ. Бараг сүүлийн 10 жилд ч юм уу бараг амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үеийг яг Монгол улс Монголын ард түмнүүдээр туулж гин гэж би бодож байгаа л да та санал нийлэх үү? Одоо замын төвчрлээ, дугаарын язгаарлалтанд орчлоо, бензин тос байхгүй, валютын ханш өдрөөс өдөр өсөж чинь, өмнө үн өсөж чинь энэ бүхэн таны сэтгэлийг мэдээж имзэглүүлж л байгаа та. Тийм. Нөгөө та нарын нөгөө нэг нас залуу болохоор одоо тийм юм үзээгүй байсан болохоор бензинд орчлох ямар хэцүү байдгийг, валютын байхад их орон одоо ядуу зүдүү байх ямар хэцүү байдгийг одоо л үзэж байна л да. Бид нар болохоор арай та нараас хэдэн хоймос илээсэн болохоор бензингүй байх, гэрэлгүй байх, хоолгүй байхыг үзсэн. Тийм болохоор бид нар тэрийг даван туулсан болохоор за нэг л ийм уналтын үйл байна гэж бодоод байгаа. Нэг унж ирээд босдог байхгүй. Эдийн засгч гэсэн 2008 онд ямар сүрсэн мөлий. Бүр ингээл за дууслаа штэ энэ улс дэлхийд даяар эдийн засаг сүрсэн. Гэтэл 2009 онд 10 онд юу боллоо? Дэлхийн эдийн засаг яаж өслөө? Тэгэхээр зөвхөн ковидын дараах хүндрэлүүд, одоо энэ Орос-Украины дайн, Израилийн дайн, дахиад дээрэс нь одоо энэ ковидын өмнөх ковидын хойш гэдэг. Тэгэхээр энэ ковидоос өмнө чинь даяаршил маяршил зүгээр. Бид нар нэг дэлхий зүгээр. Энд байгаа хүн чи минийх би чинийх гэлээсэн мэт тэ. Гэтэл ковид болсноос хойш чинь өөр болчлоо бас тий амьдралд өөрчлөлт орлоо. Тэгэхээр та яг өнөөдрийн улс орны нөхцөл байдлын хүндрэл бэрхшээлийг та асар өөдрөг эргээр хараад штэ тийм үү? Тэгж ойлгож байна. Эргээр харалгүй яах вэ? Юм чи унсан ингээл унсан бол босох ёстой шүү дээ. Одоо энэс доош уналт гэж байхгүй шүү дээ.
Би бол тэгж бодож байгаа шүү дээ. Эннээс уналт гэж доошоо уналт гэвэл өстой сүрэл хэлвэл. Дефолт бол. Тийм. Тэрний оронд ингэж унсан юм чинь дээшээ өснөө л гэж ойлгож байгаа. Дандаа эргээр харж байгаа. Яагаад гэвэл дэлхийд даяараа л нэг юм болчлоо шүү дээ, тийм. Одоо би Европт явж исэн сая явсан ч ерөөсө галаа төлж чадахгүй. Юугүй айлууд нөгөө Грацаа барьж байгаа байхгүй юу? Одоо нөгөө Украинаас Оросоос нөгөө нэг юу ч газ орхоо барьчингууд нөгөө гэртээ сайхан халуун дулаан нүцгэн сууж чадахгүй Грацаа барьж байна. Жишээлбэл одоо температура тэдэн градусаас дээш халаалт авахгүй байж ах жишээтэй. Энэ хөндөрлөө. За яг нэг твсээд гарнаа зүгээр ягаад гэвэл дайм болцсон газ байхгүй болцсон одоо манай засгийн газар те юугаа хийж байгаа зуухнуудаа шинжилж байгаа цахилгаан станцуудаа шинжилэн өөрчлөлт хийж байгаа гэж байгаа. Одоо Монголд ч гэсэн араараасаа овоо хідэн үйлдвэрүүд нэгдэж гिचэн болж ах шиг байна. Тэгээд тэн дээр нь дэмжлэг хурц байх ёстой, шүүмжлэх хэрэгтэй, бурууд хатуу зөвдөн зөөлөн байх хэрэгтэй. Тэгэхгүй дандаа л энэ муусан улсын ирэлэн гишүүн 76 гэж загнаад ахаар чи бүр дүжирч штэ идэр чи. Та улс төрд орохгүй юу? Нөгөө ерөөсөө үгүй штэ. Та орвол бужигнуулах баха. Өө тэгээд ажил нөгөө нэг юмд орохороо бүр дүрдээ итгээ залгуулдаг. Аж үйлдвэрийн сайдаар тавьчихсан. Үүдэж дараа нөгөө дүрдээ итгээ тавьчихдаг хүн чинь нэг юмд орохороо зөвхөн морин эмээлээ зэрэг алга болж үгүй ш. Тэгэхээр тийм учраас бизнесээ л хийе. Тийм бизнесээ гэж явъя. Ер нь бол нөгөө нэг юм бэлээ. Би тэгж бодоод байгаа юм. Одоо бид миний эгчийнхэн нас хэд вүлээ? Бас явчлаа шүү дээ нас маань. Хэд нас хүрчв? Тэтгэврт гарсан шүү дээ. Монгол улс маань тэтгэвэр өгч эхэлсэн. Тэгэхээр чин нөгөө би бодоод байгаа хгүй. Цөөхөн хугацаа байна. Нөгөө цагаан морь унаал тэгэл зү хүү хаа юу ч даван туулна гэдэг нас. Нас бол тоо гэж яриад байдаг чинь зөвөр л худлаа шүү дээ. Үг байхгүй юу. Энд чинь насныхаа хувьд хүн чинь хийх бүтээх. Тэгэхээр таныг бол үнэхээр тэтгэврийн насны эмээ гэдэг үлдээ. Тэгж бол хизээш харахааргүй шүү дээ. Хөвчлөлтөө юмрх өөргөө магтчих уу. Тэтгэврээ авах гээд ингээд нөгөө юун дээр зогссон чинь тэтгэврийнх нь л үгүй шүү. Загнаадах юм. Шимээрхэн санаа. Хэдэн төрлийн тэтгэвэр авч Яг байна? гайг уламжийн татвар өндөр төлжсэн учраас тэгээ хамгийн гол нь тэтгэврийнхаа юун дээр ойчлолоо зогсож байсан. Тэр үед ковид үеэс юм. Тэгсэн чинь хурж ирээ бүртгүүлгээд ахаар ноцсон байжсэн чинь нөгөө цагтаа нь гарч ил. Энэ зөвхөн тэтгэврийнхэн зогсно гэл тхий. Тэгэхээр нь ядчих цаан гүрт хөмсө шовгор малгай хөмсө нүдтэй жоохон охин шиг юм явж. За. Өөр алаарч. Тэгээ явжсэн чинь тэр хувц хүмүүс ойлгохгүй шүү дээ. Тэр хамаагүй юмсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр арын тэр цагаан гүртгтэй холт гэд намайг. Тэгэхээр би авнаа гэл тэр хүмүүсийн дунд заралтай ш дугуй ижсэн. Ойртоо тэрхэн их чинь тэтгэвэр авах гэж байгаа магаас имэр хийлээ. За. Нэг тийм маягийн юу болсон. Тэгэхээр одоо чинь цаг өөр болсон юм л да. Идэж уух юм өөр байна. Дээрэс нь хөдөлгөөн л амар. Ер нь таны гоо зөвслөнгийн нууц юу вэ? Ер нь юу яасан юм бэлээ? Японочууд ч амар өндөр насалт юм байна. Тэгээ японочудаас асуусан юм л да. Таны өндөр насалтын нууц юу вэ гэсэн. Тэтгэврт гарахгүй байх. Зөвхөр суухгүй байх. Хөдөлгөөнтэй. Тий чи Японд очиж үзсэн мэт дээ. Юу таксиныхын жолооч нар залуу хүн байсан уу? Таксин суугаагүй ш тэр ч гэсэн. Таксин ууш. Тээвэр 8 үнэтэй. Би таксин сууж явсан чи бүгдээрээ өвчүүл 70 80 хүрсээ өвчнө. Хүш энд чинь залуу хүн байд юм uuсан чи. Таксины жолооч залуу хүн их зөөр нэр төрийн асуудал юу гэж штэ. Доош орсон асуудал. Тэтгэврт гарсан хүмүүс бүгдээрээ тэр ажлуудыг хийд юм байна. Тэтгэврт гарсан хүмүүс нь айгүй тийм эрх чөлөөтэй ад жаргалтаар тэрийг хийдэг. Амар хоббитой мөнгө олох гэж биш одоо яг нийгмийн амьдрал байх гэдэг юм байж гэн. Тэгээд орж ир суусан хүнтэйгээ ярьж гэн. Чи ямар орноос ирсэн хаашаа явсан. Яаж хийж гэн гэл харилцаанд ороо явж гэн. Хөдөлгөөнд ороод явж гэн. Машины хөдөлгөөн явж гэн. Тэгэхээр ерөөсөө тэр Япон эмийн нарын өвөө нарын хэлсэн тэр үг тэтгэврт гарахгүй л гэдэг үг. Тэтгэврт насны нууц. Урт насны нууц бол одоо тэгээ тэтгэврт гарчаал гимнастикээ суугаад ахаар бас л гонигтай штэ. Тааш одоо ачцаа хийд хүрчээ. Одоогоор 3 байна. Нэмэгдэнэ одоо дахиад нэмэгдэн штэ. Ачцаа нартаа ам бүл одоо бодвол одоо ингээ үе уламжилсан одоо бизнесмэнүүд гарч ирж байгаа. Хүүхдүүд чинь бүгдээрээ бизнесээ ингээд компани яг за энэ компани гэдээ өгцөн үү? Тийм. Одоо охтууд маань юугаа бэрмэн охтууд маань тий охин маань би бэрээ охин л гэдэг. Манай хоёр компани аваа явж байна. Яг нөгөө худалдааны компаниудаа энэ охтууд л аваа явж байна. Вайкон, Гарпиза
Ямамай, Арис гэдэг. Бенетон руу ч орж чадахгүй нээжээ хариуцаараа л гэдэг. Хүү мэн болохоор үйлдвэрлэлийн хариуцаа явж байна. Хүүгүүдээ жоохон тийм үйлдвэрлэл чиглэлөө жоохон хүч технологи инженерчлэл жоохон иршүүд бизнес гэж байна. Тэрлүү нь оруулж явахгүй бол юм хүүгүүд одоо ямар худалдааны бизнес хийх чи тий тэгж бодож байгаа тийм баг хүмүүс нэрээ Канадад сурч одоо төгсч ирээд электронжаар тэр маань хүмүүс тэгсэн штэ ээж та энэ зээл мэлэнд бүү санаа зовоорой одоо ингээд дэлхийн дулаарлын эсрэг энэ дэлхий дээр чинь маш асар олон ухаантай баячууд байдаг. Тэр ухаантай баячуудын дэлхийг аврахын тулд зөндөө хөрөнгө оруулалт хийж идэг. Тэгэхээр дулаарлын энэ улс орноо аврахын тулд эдгээр чинь маш олон сангууд байдгийг. Тэр сангаас мөнгө татаж ирж таныхын өрийг дарна гэдэг ш. Би бүр өөлөх гэдэг. Ээжээ та юусоо тийм юм та хийцэн штэ үйлдвэрээ. Та үйлдвэрлэлээ хийгээд бүтээгдэхүүн гаргаж үйлдвэрийн концепцийг яриад байна штэ тийм ээ. Тийм. Одоо бид нар энийг том хэмжээнд л үйлдвэрлэлээ явуулна. Хурж ирж байгаа IPO-го хийн яач гэнэ айгүй өөрхөн төлөвлөгөөнүүд яриад би түү миний 21 настай хүү надад ингээд багш болчих гэж гээд. Миний хүү чинь 6 дугаар ангиас англи хэлний багш хийгээ явцсан. Тий. Тэгж явдаг. Тэр манай нөхөр тэгш олд. Энэ одоо ямар сонио ээжигээ дураасан суусан газараас шороо хатгсан. Би муухай ардыг. Тэр ч муу юм уу сайн юм уу? Юу гэсэн юм бэ? Тэгж явдаг. Та хэр баян хүн бэ? Одоо бол станер өндөө бүр станер нөгөө юу лээ үрээгээ танихгүй баян үрээ яахгүй гэдэг л үрээ танихгүй өнөр үрээгээ танихгүй баян тийм дээр л явж тэр насан дээрээ ч ирлээ тийм дээрээ ч явж байна тий баг хүүдээ аль бизнес өгнө гэж боддог вэ? Баг хүү ер нь бүх компани ерөнхийд нь бүгдийн л хариуцч тэр явах байлгүй дээ тийм ээ. Тэр толгой юу? Тэр толгой тэгж явах бах тий. Брэндэд ер нь хэр ач холбогдол вэ? Брэндэд тест нэрээ бүр шун дурлж исэн үе байгаа. Тэр чинь дөнгөж нэг 2007-8 онд Италид амьдарч байхдаа Бенетон ч үржиж Бенетон намайг сонгочоод Италид ураад сургууль сургасан штэ. Тэгээ явж байхдаа зүгээр л тэр брэндүүдийн хэсэг бүр өвчгөж исэн бүр гүйж халуурч явлаа. Үнтэй цүнхийн одоо нүдний хор гарлаа гэх чинь тэгэд явж исэн тэгж явж исэн үе байгаа. Гэхдээ тэгээ үдцэн дээр юм билээ залуудаа. Ер нь тэгээд та нар шиг нэг л зөвлөгөө өгөхөд залуудаа бүх юм үзчихээрээ алдах онох залуу насыг нөгөө алдаа нүртэл чимдэг гэдэг шиг алдах онох асгах хаях те шунах дурлах бүх юм үзээж явуул жоохон нас тогтоороо намтай ухаантай бол тийм болов уу гэж бодоод байгаа шин. Та бол залуудаа бол өстой шуугуулж авсан. Галзуу барын аманд гараа хийгээд цааж авч ийлаа. Өдөө социализмын үед өстой биш капитализмын үед залуу байсан бол өстой бужигнуулах байсан. Бужигнуулах байсан. Тийм. Гэхдээ би ирээдүйдээ аяг итгэдэг. Ерөөсөө хүний амьдралын аягүй аз жаргалтай болгодог юм бол ирээдүй байхгүй юу? Хүн яг одоо аз жаргалтай байгаа мэдтгүү. Чивтер ингээл яриа сууж байгаа. Чивтерийн хамгийн аз жаргалтай үеч байж магадгүй. Энэ ямар алтан гоё үе гэж бодогдох үе байдаг. Гэтэл ирээдүгөө бид нар аягүй гоё аз жаргалаар төсөөлж явах юм бол тэрлүү тэмүүлэл байгаа байхгүй. Дараа маргааш бензин байхгүй, маргааш амьдрал байхгүй, нөгөө төлөө авчруул галаа төлөндөө хөөгөө суул. Ч одоо юу гэсэн үг вэ? Хараанаас төлөө өгөл галаа төлөндөө. Тэр чинь гоё. Тэр бол амьдрал биш. Тэгэхээр ирээдүй аягүй гоё харагдаад залуучуудыг ингээ хараад би өөр ангаачдээ шүү дээ. Ямар олон орны хэл мэдэж байна. Ямар мэдлэг боловсралтай байна. Ямар соёлтой байна. Би бүр залуучуудаараа бүр бахархаад ингээ нулимс хийлгэнэ. Бидний үеийн залуучууд ийм байгаагүй штэ гэж би тэгтээ. Магадгүй яг өнөөдөр та мэрэгжил сонголт хийгвэл ямар мэрэгжил сонгох вэ? Одоо гинт залуучаад уу? Одоо залуу насндаа буцаж 18-та Оюнбат энд зогсож гэнэ гэж бодоход яг ямар мэрэгжил сонгох? Одоо мэрэгжил сонгоход аюу хэцүү болсон байна шүү дээ. Одоо ер нь энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгалаас ч болоод энэ за энэ мэдхгүй энэ хуульчд мөлчд бүгд одоо байхгүй болох юм шиг л шүү дээ. Тий. Ингээл мэрэгчлүүд чи ер нь төрөн гарч шахагдж байгаа юм билээ. Тэгэхээр одоо юу болдгийм бэлээс эрэлт хэрэгцээтэй л ашигтаал мэрэгжил сонгондоо гэж. Тийм л юм. Энэ үйлдвэржилт энэ төр хүртэл бүх юм автомат, бүх юм технологижоод, бүх юм роботоод ирэнгүүт мэрэгжил сонголт маш чухал болчихж байгаа байхгүй тий. Тэгдэм байх.
Магадгүй технологийн мэрэгжил одоо хамгийн үнцэнтэй байх шүү. Тэгж явах байхаа мэрэгжил сонгох байх. Ямар ч хэлсэн зах зээл дээр борлуулалттай мэрэгжлийг сонгох байх тийм. Ямар ч хэлсэн одоо гялцгал илүү гялцгах гэж бодоод байгаа шин. Та ингээ сая айгу жокер өөрийгөө нэг магтчихоо гэдэг ирсэн. Яг сүүлийн асуулт ямар ч комплексгүйгээр өөрийгөө нэг магтчихаач тэгээ ярилцлага дуусгая. Юугаа магтах юм? Өөрийнхөө одоо таны өөрт чинь таалагддаг таны зан чанар ч юм уу одоо нүүр царайны чи аль хэсэг нь таалагддаг ч юм уу мэдгүй магтах юу ч хийж болно шүү дээ. Аха. Нүүр царайгээ тэлэнгүүд бодож ийн л да. Аюу тийм зөв төрхтэй байна гэдэг намайг хүмүүс. Тэгээд хамарчин жоохон налчгар байна гэдэг байхгүй. Гүч жаал талент хард юм би. Гайгүй л харагдаад гайгүй хаас тий. Өстө бүр ямар ч өөлөх юм. Налчгар байна гэх тэгээд ахаар та нэг хамар мамар нэмээч гэр чадахгүй байхгүй юу? Хүн чинь косметик хийлгүйг 50 60 жижиг юм байлгүй яах вэ? Байх юм дээр 50 мари янз янз юм хийлгэн арсыг бол арчлахгүй болохгүй. Юу нөгөө нэг жишээлбэл одоо 50 жил гарan 50 гаруй жил ийм намхан амартай явсныг маргааш нэг ингээл Орос оюун ашиг болчихлоо аюуцсан байхгүй. Тийм юм дээр би бас нэг ядгүй. Гоо үзэсгэлэн бол одоо хувь төрөг магадгүй эцэг ихээс өгсөн. Тийм. Өгөгдөл баг шүү тийм ээ. Тийм юм бас орно. Мэдээж хэрэг эцэг ихийн ген гэж бас юм байна. Сони юм бэлээ тэр гой сайхны мэдрэмж хүүхдтэй гидсэндээ хүн олохдоо хөөхөн төрөөсэй гэж бодох хэрэгтэй юм билээ. Би бол хүүхдтэй гидсэндээ олсон цагаас агуулаад бүр төсөөлдөг. Том алган миний нүдийг дураагаасай, аавынхаа сормосыг дураагаасай, миний цайрд царайг дураачсай, аавынхаа өндөр биеийг дураасаасай ч гэдэг юм боддог байхгүй юу. Тэгж төсөөлдөг. Боддог. Гэхдээ хүүхэд өөрхөн төрөх хүүхдтэй гой сайхан байлгана гэдэг чинь ээжийн л мөрөөдөл байхгүй. Ээжийн хүсэл байхгүй. Тэгээ ээж бүхний хүсэл. Зан чанар талаас өөрийгөө магтах юм бол айгүй тийм хүнийг ерөөсөө ямар ч хүнийг дугаарлдаг. Хүн ялгаж харцдаг. Хүн ялгаж хийжиж харцдаг. Тийм тэгж ажиллаж харцж байгаа хүмүүс бүр үзий яддаг. Бүр нэг нүдээр ч үзэхгүй. Одоо ингээд нэг энэ тэнд ингээд ороод явж байхад нэг давлуун одоо өөрөөсөө доошоо хүмүүсийг загинсан, дээрлэхэл угцчихсан. Аяг энэ ус чинь биш, энэ аяг чинь налга гэл хаан хатны амьдралаар амьдраа явж байгаа хүмүүсээс би сэмэрхэ холдсоор цухтаас аргаал гараал холддог. Ягаад гэвэл тэр хүмүүс одоо би өнөөдөр боломжтой байж болно. Тэр мүү зөөгч хүүхэд өнөөдөр усанд орох газаргүй гэрийн хорооллоос өчигдөр уржигдэр тэ дөнгөж баг хөнөөнөөс хотод ороод ирсэн хүүхэд байж болно шүү дээ. Тэр санаандгүй аягийг эвгүй тавьж болно шүү дээ. Яг тэрийг одоо ууралж хүлээж аавна гэж гэдэг богднээсээ боддог. Хүнийг дугаарлдаг. Нэг юу хатуу чанар байдаг. Шудраг бус юмд аягүй дурггүй. Яагаад шудраг бус гэдгийг нэг учиргүй глобалчлагдаад хулгай зэлийн их орон гэж бодохгүй байна л да. Шудраг бус гэдэг зүйл дээр юу гэхээр зүгээр л нэг ажилчид хоолоо идэл ингээд сууж идэг шүү дээ. Тэгэл сууж явах төрүүл дайраал нөгөө хам хөнгөтэй өдтэйг нь аваал үлдээх нөгөө үлдэгдлийн бусдаа үлдээх ч юм уу тийм юм дээр аюу дургу. Жишээлбэл би ажилчдынхаа үйлдвэр дээр ажилчдынхаа хоолыг 3 хоол өгдөг байхгүй. Халуун хоол идэг. Өглөөдөө хаарц идүүлээд сайхан талхан дээр маасл өрөм тавилж идүүлээд өдөр нь 1-2 дугаар хоол ороод хоол хийж. Би юу ч хэлдэг вэ? Би та нараас хэцэж хоол харамлахгүй. Хоол харамлахгүйгээр амьдраад энэ орог дуусч байгаа. Хүнээс хоол харамлах муухай. Хамгийн гол бити хаяараа л гэж хэлдэг. Гидснийхээ хэмжээгээр тавглуулж аваарай гэж хэлдэг. Тэгээд би ажилчтай гуйдаг байхгүй юу? Намайг амар нарийн хүн гэж бити бодорой. Би хоол хайж чаддгүй. Дээрэс нь харамч зам биш. Энэ хоолыг би өөр хүнд өгчил та тийм үст. Чи цатгалан байгаа юм бол энийг би шудраг бус гэж яриад байгаа. Шудраг бус байна гэх. Зарим хүмүүс идэвчтэй захирлыг хараад амар хурдтай хөдлөөл ингэснийгээ гараад явгууд уцаар оролдоод нуугд одоо хаасайгүй л ажиллаа утсан дээрээ хардаг болчихлоо шүү дээ. Бид нар ч ханаас л ханаас ажиллаа удирдах явж. Тэгэл намайг очихоор ч үгүй юм уу захирал дарга нарыг харахаар гүүгээл ажил хийгээд байгаа юм шиг болонгууд яваад өнгөт хамгийн маш идчихэл нуугдаал нэг газар ороод унтчихгууд
Тэр чадахгүй Хоёр нүртэй хүмүүс шүү. Тий, хоёр нүртэй. Чадахгүй мөртлөө бүр ингээл сурах гад ноцтоод хийгээл хариуцлагатай байгаа хүмүүсээ л үнэлээл тэднийх араас гүчнэ. Гэх мэт чи энийг би шудраг юм гэж яриад байгаа байхгүй юу? Шудраг зан байх, ёс суртахуун тий. Тэрнээс ч тэр улс төр мос тэрийн шудраг ёс мос нь бол одоо миний толгой өрөхгүй философи юм байлээ. Тийм байлээ. Тийм байлээ. Жишээлбэл хүүхдэд дагуулаад лифтэнд орчоод хүүхдэд дагуулаад лифтэнд орсон. Лифтэнд тамхи татчих гараа явчихгууд нь бүр араас нь такуччаа хэрэлдэж байгаа бол яг уу би яаж байгаа юм? Энэ одоо энэ орчлон дээр та би үр хүүхдээ ингээд те аццэг ингээд лифтэнд өө тэнгүүд муухай хариулж авгаа байна гэж бодох байх. Ааштай авгаа байна. Ааштай байх зөв юмд үг хэлэх давлин байх хоёр ч өөр байхгүй. Тэрэн дээр би ялгааг нь хүмүүсийн бод хүн харахаар нүдэнд гялзал ааштай ариуншинтай хүн шиг харагддаг байж магадгүй. Буруу юм дээр бол зүгээр шууд л хэлчихдээ. Айгүй онцгүй байна минь дүү наа чи айгүй цохимжгүй байна минийхөө. Цаашаа гараа. Би тэг хөшөг хэлэлждэн шүү дээ. Тэр нь амар хэд юм аа тэгээ судлаа байгаа тахгүй тий. Тэгээд та хүнийг юугаар нь үнэлдэг вэ? Тэгээд ямар хүнийг үнэлдэг вэ? Хүний ямар зан чанарыг үнэлдэг вэ гэж байна? Сэтгэл. Сэтгэл шиг агуу юм байхгүй. Сэтгэл нь өстой нэр ингээл сэтгэлийг бол зөвөр нэр хүндлэхийн дээдэр хүндэлдэг. Сэтгэл гоё байхад гоё л байдаг. Чи хайр хүндлэл. Зарим үедээ сайхан сэтгэл гаргана шүү. Зарим үедээ юу? Шийдлээрээ сайхан сэтгэл гаргахыг хүснэ. За тэгэхээр тантай маш олон зүйлээр маш өргөн сэдвийн хүрээнд маш олон зүйл асууж ярилцмаар байна. Гэхдээ бүх зүйл цаг хугацаатай ярилцлага маань дуусч нэвтрүүлэг маань үлдсэн асуултуудаа дараагийн нэвтрүүлэгтээ үлдээ. Ямар ч байсан та хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одоо хөдөлмөрөөр хийж бүтээснээ өндлүүлж шагнал авсан тэр өдрөө тэр энерги ирч хүчээрээ манай өрөөнд хурч ирж биднэрт хүндэтгэл үзүүлж нийн уг илэн далангуу өөрийнхөө ярилцсанд маш их баярлалаа. Танд улам их амжилт хүсье. Баярлалаа. Одоо гадаад байх хүмүүс сүлэж шít. Угаах гад. Угаах гад ахт чинь шүн унтах юм уу те?